За сайн байцгаана уу? Та нартай орой минь хүргье. Өдрийн мэндийг хүргэе. Сайхан хавцгааж байна уу? Багшийнхаа лайвуудыг үргэлж үзэж, үргэлж ойлгож, итгэж, амьдралдаа хэрэгжүүлж, өөртөө дүгнэлт хийж, өөрийгөө засаж, өөрийгөө өөрчилж их зүв байгаа гэдэгт багш нь та нарт итгэж байгаа. Итгэж байгаа үднээс та нарыг засахын тулд, аргадахын тулд, тайвшруулахын тулд одоо энэ үүлийг ингэж цаг гаргаж 5 өдөр болгоны 5:30-аас тогтмол хийсээр ирлээ багш нь удаан жил одоо та нартай харьцаж мэдээлэл өгч Тэнгэр өгөгдөлтөө монголчууд Тэнгэрийн өгөгдлөөр бид нар ирсэн Тэнгэр өгөгдлөө тэгээд даагаад хүлээгээд ойлгоод ингэж явж байгаадаа бас бид нар өөрөөрөө бахархаж улс орноороо бахархаж хүн хүндээ бахархаж итгэж ингэж зүв явж ирлээ. Энэ ирчээрээ ингээд энэ үүлээ үргэлжлүүлж нийт түмэн олондоо нийт арт түмэндээ ингээд түгээн дэлгэрүүлж мэддэг чаддаг дуу хоолойгоо мэддэг чаддаг бүх талаар санаж туслахыг хичээж л ингээд 5 өдөр болгоо ингээд багш нь орж ирж суудаг. Та нарын янз бүрийн одоо асуултанд бас давхар энэ цагийг ашиглаад та нарын асуултанд бас багш нь хариулахад бас бэлэн байдаг. Асуултаа кириллээр бичиж түн болгон бас өөртөөхөө нэрийг ч гэсэн асуултыг ч гэсэн кириллээр бичихээрээр тэнгэрт байгаа танаа удам тэнгэрт байгаа танаа өгдөөц таныг надаар дамжиж харж надаар дамжиж уншиж надаар дамжиж тантай харьцах өндөр магадлал байдаг учраас багш нь шууд энэ гоё харьцаанд илүүх одоо та нарыг олныг хамруулж олныг түгээж олныг дамжуулж харьцуулах тийм том үүрэг даалгавартай билээ. Тэгээд энэ өдрийн мэндэ та нартай. Тэнгэр өгөгдөлтөө монголчууд цаанаасаа тийм оюуны бяд, ухааны бяд, эрчмийн бяд юмараа тийм давуу өгөгдөлтөө арай тийм онцгой хүчтэй эцэдийн гэмээр тийм гайхамшигтай хүмүүс. Тийм гоё. За орой минь Тэнгэр өгөгдөлтөө бид нар цаанаасаа удмаасаа эцэгхээсээ юм хүчтэй өгөгдөлтөө төрцсөн болохоор ирдсэн болохоор та нарт нүсэр одоо юм дайж энэ орчлон дэлхийг өөрчлөх, орчлон дэлхийг аргадах, орчлон дэлхийг өндийлгөх зөв үйлийг зөв байхыг дандаа та нарт одоо даалгавар болгож илгээсэн бөгөөд бид нар энэ даалгаврын дагуу бид нар амьдарч Тэнгэр оршууд бид нар эргээд тэнгэрт оршиж явах хүртлээр бид нар их хүчтэй даалгаврын ард бүгд гардаг учраас бүгд дордороо өндөр хариуцлагатай өндөр үүрэг даалгавраа хумсарлаж хүн болгонд дордороо хичээж амьдрах ёстой. Үг үнэн, биеийн үнэн, сэтгэл нь үнэн, чанар нь үнэн бүх юм үнний мөртөө манай монголчуудаас агуу хүмүүс. Агуу би илэрч дэлхийд сор болсон та нар дэлхийд одоо өөрөөрөө л гайхагдана. Та нар хамгийн байх хэрээр өвгдөц та нарыг хамгийн одоо итгэж хамгийн энэ хүүхдэрээ л хийлгэн энэ хүүхдэрээ л дамжуулна гэсэн одоо тийм агуу ухагтхунаар та нарыг хүлээж авахд надаар дамжуулж хүлээж авахд бэлэн байгаа. Тийм учраас яг багшийнхаа энэ лайв болгон дээр өөрийнхөө амтлагыг тавиад бүгдээрээ бүтэн хувцастаа сун бүтэн гар нь бүтэн доошогоо хүлэн бүтэн хувцас дүүрэн байх ёстой. Дутуу хувцас өмсөж болохгүй, хүл гар нь ил гарсан юм өмсөж болохгүй. Тэнгэрийн өгдөөс бид нэр хамгийн нандин, хамгийн цэвэрхэн, хамгийн оюунлаг, хамгийн сэтгэлийн хаттай, үнэн зөвхөн байх, хамгийн хүн байхыг л та нараас эрхэмлэн хардаг, хүлээдэг учраас яг багшийнхаа энэ цаг дор энэ хичээнгүлийн энэ гоё юмыг сонсож байгаа дор та нар дордороо хичээж холоос сонссон ч гэсэн таныг бас тэнгэр мэдэрнэ. Над дээр орж ирээгүй ч гэсэн одоо сонсголоор сонсож өөр газар байгаа ч гэсэн таныг давхар монголчуудын энерги гэдэг тийм хүчтэй. Та тэнгэрт охин өрн байна. Тэр овогтой тэргээл нэрээ хэлэхэд тэнгэр өгдөөц та нарыг шууд нэрээр ч хүлээж авдаг. Нэр гэдэг тийм хүчтэй, маш хүчтэй, танаас хүчтэй. Бид нар хүн хөлтлийн эцгийн нэрийг өөрийнх нь нэртэй дуудуулж мандуулж явж ирсэн хүн хөлтлөө
нэр чинь салшгүй холбоотой. Нэрээ өндөрт өргөж, биеэ өндөрт өргөж, эрүүл мэндийн өндөрт өргөж яв өнөөдөр монголчууд. Ухаан санаагаа алдаж, оюун бодлоо алдаж, сэтгэл зүрхээ алдаж, ганцаардаж, өвдөж, гутарч хизээч одоо болохгүй. Тийм учраас хүн болгонд ордороо хичээж эрүүл байх, үнэн байх, бүгд бүлээрээ байх, хамтаараа байх, олоолаа байх. Тийм агуу арт түмэн нэгдмэл байх. Алтан уургийнхан биднийг уртнаас өгсөн монголчууд маш уртнаас. Дээдл нь 220 гэж ярьдаг. Доотлол нь 120 гэж ярьдаг. Тэг биднэрт ийм өндөр насыг өгөөд байхад, ийм гоё газар шорог өгөөд байхад, ийм гоё дөрвөн улирлыг өгөөд байхад, Малта юутай уйтан бидэрт өвлүүлэн энэ он мянган жилийг бидэр дамнуулан үлдээж яхад бид нар энэ газар шороог өшөө амьлуулж, газар дэлхийгээ амьлуулж, байгаль хангалтхийгээ амьлуулж, өлөрл үлрэлээ аргадаж, хүн болон тэнгэр өвгдөцтэй хийсэн үйлээрээ та амьд сэрүүн байгаагаараа сэтгэл зүрхээрээ мөн чанараараа та танигдах юм. Илүүх нарнаар танигдана. Нар нь та зөв үйл хийгээд, нар нь та зөв одоо хувцлаад, овг нэрээ зөв хэлээд, яаж ч өвдөж ийсэн, яаж гашуудж ийсэн, яаж ч одоо гутарч ийсэн та нарны дор бид нар хизээч муухай тийм одоо байдалд хизээч гаргаж болохгүй. Нар байгаа цагт танаа удам таныг шууд хүлээж авдаг. Өглөө болгон наранд бүр зориулж зогсож болно. Ажилдаа явангаа нар руу хараад нэрээ хэлж болно. Явдал дундаа нэрээ хэлнэ. Ов нэрээ хэлнэ. Тэгэл болоо. Өөрийнхөө ов нэр бүтээ хэлнэ. Хурдан хэлэхгүй. Гиндэнгийн Батбэлэг. Гиндэн овогтой Батбэлэг гэж ов гэдэг үгийг хэлэхгүй. Тэрний тэр тэгэл болоо. Та нарын ов нар миний хичээлээр үргэлж дээшээ тэнгэрт одоо өнөөдөр гэсэн та нар багштайгаа мэдлж гоё орж ирсээр хүн болгон дотроо ов нэрээ сайхан яг миний хэлсээр хилдээдээ. Хэдий ч ингэж хэлэхээрээр та нарыг маш хурдан тэнгэр өөрөө хүлээгээд аав. Маш хурдан хүлээж аав. Хүлээж авснараа зүүд нойроор та нар дээр очдог шүү. Та нар зүүдээсээ манад гараа. Тэгээ янз янзын асуудал гарвалаар багшаасаа асуугаараа гэж багш нь хэлж багшаасаа янз янзын дээр зүүдний тайллаа тайлж чадахгүй айгаад байгаа, эмзэглээд байгаа. Асуумаар байгаа юмнуудаа багшаасаа элен далангүй асууж болно. Тэг өнөөдрийн Монголын эмэгтэйчүүдэд маш их итгэл сэтгэл маш их даалгавар маш их одоо сэтгэл та нарт тэнгэр одоо биднээс хүлээж ийн харж ийн байгаль одоо цаг агаараа илүү харагдах газар шороогоо харагдах уул урсаа харагдах юм болгоныг харагдах тэг уучлах өршөөх дуудах эвлүүлэх нийлүүлэх юм чинь ерөх нь харагдах үйлийг эмэгтэй хүн хийдэг тийм даалгавартай эмэгтэй хүн заавал хийх ёстой. Та тэрнээс холуур өнгөрч болохгүй. Яг дүүнер хань хин нэг нь танаас согтуу ирж болно. Жохон зан гаргаж болно. Та дугаал. Таны хэлэх үг бол тэр хүний үгийг дуустал нь сонсоод араас нь ухаан сухаар ганцхан өгүүлбэр л хэлнэ. Тэр хүн яаж хүлээж авах нь тэгээд танд хамаагүй. Тэгж бид нэр одоо хүнийг зөв хүн болгох те амьдралд итгэлтэй болгох урт наслуулах удаан байх одоо тийм хүндтэй үргийг бид нар аваад байна шүү дээ. Тэгээд өнөөдрийн энэ олон тэнгэрт маш олон өхөл очиж байна. Амьдараа, зуурдаараа, өвчнөөрөө залуу наснда 60 хүрээгүй наснда 40-с 60 ингээд 20 жилийн хооронд энэ ямар их одоо залуучууд илүүх тэнгэр рүү явж байна. Энэ бол та нарын эрүүл мэндэ бүр хайцсан. Эрүүл мэндэ та нарт нэг номерт эрүүл мэндэ бодох ёстой. Нэг номерт. Хамгийн гол юм чи эрүүл байх. Багш нэг эрүүл байх. Багшны зан үйлийг ерөөхдөө эрүүл мэндийн чиглэлээр хэлсэн. Би ер нь эрүүл мэндийн чиглэлийн хүн. Тэгээ одоо сэтгэл зүйн тал руугаа одоо надыг тэнгэр сэтгэл зүйч, сэтгэл зүйн засал хийгч олон хүнийг олон өнтер галзуурсан ганцаардсан өнчөрсөн хүмүүсийг илүү сэтгэлийн засаж амьдрахын ухаан зааж хүн болгоныг амьдралд итгэлтэй өөрөө өөртөө итгэлтэй багш нь болоод ижийн болоод эгч нь болоод чи хансаж наадуулгаа
Хөлийн дөрөнд хүртэл үргэлж хамтдаа байж зүг чигийг нь олж өгсөн даалгавар өгдөг. Маш олон монголчууд над дээр зөвлөгөө авч, сэтгэл зүйн зөвлөгөө авч ганцаарчилж ирсэн, гэр бүлээрээ ч ирсэн. Сэтгэл зүйн зөвлөгөө авч яах ёстойгоо бүгд асууж ярилцдаг. Энэ хамгийн зөв, хамгийн зөв. Энэ болгоныг чинь тэнгэр надаар дамжиж хардаг, надаар дамжиж сонсдог. Багшных нь энэ ажил хийж байгаа ажил болгон миний дуурч байгаа, байж байгаа орон зай болгон дандаа тэнгэртэй холбогдож явдаг. Тий. Ерөөдөө би хаа явсан газар болгонд годомжинд хүнтэй мэдлсэн ч гэсэн тэр хүн зөвлөгөө өгсөн ч гэсэн миний орон зайд хязгаар бол ерөөдөө тэнгэрээс мултрах ямар ч арга байхгүй юм билээ. Би маш олон байдлаар багш нар ажиглажлаа. Айлаар орсон ч мэдчихлээдэг, эмнэлгээр орсон ч мэдчихлээдэг. Маш олон эмнэлгүүдэд хүндрэлээ өвчин хүндрэлээ гэсэн тохиолдол одоо надад дуудах юм даа хүмүүс. Тийм учраас хүндрэлээс өмнө илүү их багшийнхаа хяналтанд ороод энэ олон настангуудаа, хүүхдүүдэд, залуучуудаа өвчтөйг нь мэдсэрэж анхалж авчрал та. Хүндэрсэн хон тэгж явах жоохон хүндрэлтэй байдаг надаа. Тийм учраас өнөөдрийн монголчууд биднийг илүү их эрүүл байх, урт наслахыг одоо маш их тэнгэр маш их даатарч байна. Та нарын амьдрал, та нарын эрүүл мэнд, таны гарт, таны сэтгэлд, та өөртөө итгэлтэй, өөртөө махраа, өөртөө дайчин бол танд маш урт нас байна. Маш урт насыг ер нь тэнгэр үрж байна. Ерөнхийдөө эмэгтэй хүн бол давуу одоо урт наслах чадвар эмэгтэй хүнд байдаг. Давуу эрэхтэй байдаг эмэгтэй хүн. Тийм учраас бид нар илүү их эмэгтэй байх, илүү их давуу байх. Хантайгаа яаж бас урт насалж болох вэ гэдгийг чинь хажууд ирэхээр чи ярьж өгөх болохоос биш. Яг энийгээр бас ярьж боломгүй юмнууд бас их гарч ирэх юм аа. Яг хажууд тагсан өдөр болгон бас өөрснөө хурц ирээд хоорондоо хамтарч та нар хурц ирээд надаас бас зөвлөгөөгөө амжилт зөвлөгөөгөө аваад бас нэг нүүрөө хараад яриад бас нэг өөр сэдвүүд байна. Одоо энэ чинь нийтийн сэдв учраас 10 жилийн ахлахангийнхан оюутнууд их амьдрал үзээгүй хүмүүс сонсож байгаа учраас нийтдэн зориулж багш нар голцоо ярьдаг швэн сэдвээ. Тэгж ойлгоорой. Тэгээ эжинэрт маш их даалгавар өгч байна. Улирлаа аргад, газраа аргад, байгалаа аргад, нарыг аргад, сарыг аргад, оддыг аргад, харсан болгоно аргад, харсан болгоно ивэ, харсан болгоно ерөө. Ерөө гэж зориултын ерөөлт биш. Зүгээр та бодлоор бол гоё яар. Тэр чинь ерөөл болно. Ерөөсө бодол үг гэдэг чинь тэр чигээрэл амьлаа явчтыг. Ерөөхдөө бид нар их үнцэнтэй хүмүүс. Энэ орчлон дэрнэ гэдэг хамгийн үнцэнтэй. Хэр аргийн хүн наашаага ингэж ирэхгүй шүү дээ. Бид нар одоо тэнгэрээс наашаага ирэхэд маш өндөр шалгуур сорилтыг давж энд ирдэг. Хүүхэд болж одоо мэдлж орж ирдэг. Энд ч одоо маш их тэнгэрт бол арын хаалга гэж байхгүй. Хэн дуртай гүгэд ирдэг гэдэг юм байхгүй. Тэгээ манайхан чинь эрэгтэй хөлтөл бол эрэгтэй хөлтөө болно, охинтой бол охинтой болно гэдэг ингээд өөрснөө тулгаж шаардаад байгаа хэрнээ. Охинтой болохын тулд юу хийсэн? Охин үрдээ ерөнхийдөө хэр үйдээ. Яагаад хүү үсээд байгаа? Хүүг хүлээж авахын тулд та нарын зүгээс юу хийсэн? Тэнгэр бол маш их олон талын шалгуур, олон талын даваад авч тэр болгон тийм зоргоор биш. Гэхдээ багш нь яг анх удаа над дээр ирж миний эмчилгээнд явж хяналтанд орж төрсөн эмэгтэйчүүд байгаа. Багшаа хүүтэл болно. Би 2 охинтой хүүтэй болно. Гэдэг одоо тулгалт. Миний хувьд бол тулгалт болж байгаа юм. Та манад хүүл өг. Би хүүтэл болно. Танд хүүтэй болох гэж орж ирсэн. Би эмчилгээнд орно. Тэгэл би ч одоо яах вэ? Одоо нөгөө өөрөөр тэнгэрээсээ гуйштэй бид багшраасаа гуйшт. Хүүтэй болно гэсэн. Хүүгийн үг чарлаар 2 охинтой байгаамаа гэдэг. Би чадлаараа л гуйна. Өшөө яах юм? Хүүсийг сольж болохгүй. Тэгэл одоо тэнгэр чинь одоо тэгэл та нараа хоёулаа илүүх. Хүүтэй гэсэн бол хоёулаа эдийн авахар хоёулаа зэрэг хэлэх ёстой. Ээж хүүтэй гэдэг агаар эцэг нь цаана охин байгаад хоёулаа хоёр өөр хүүс явал тэр санаагаар ирэхгүй. Нөгөө хоёулаа зөрчхөр. Ямарваа юм чинь нэг цэгэн дээр л байх ёстой. Огтлцолж зөв. Тийм учраас тэнгэрийн үйл гэдэг заримдаа надад сориотж байгаа юм шиг, шалгаадж байгаа юм шиг санагддаг. Зарим бол тулгаатж байгаа юм шиг, загнах гатж байгаа юм шиг тийм шаардлагууд их орж ирдэг. Та одоо чадна шүү. Та тэгчээчтэй гэл ингээд бүр тулгаатж байгаа юм шиг, шаардаж байгаа юм шиг тийм тиймнүүдийг тулгарч байсан багш нь. Харин аваа тэнгэрийн азар, багшрахаа азар хүмүүсийн хүссэн хүүхд болгоно өөрөө ирсэн. Тэр нь би бас бахархсан багш нь бас нэг нэрэн бодож
биеэн бодож бас л зүтгэн штэ мэдээж бас л хэлснээр нь өгчихсэн. Хэлснээр нь ирүүлчихсэн гэдэг утгаараа бас олон хүний хүслийг биелүүлсэн. Тийм учраас хүн илүүтэхгүй шүү. Хүн хүнээрээ л дутдаг шүү. Өнөөдөр. Тэгэхээр бид нар ямар ч хүүхэд ирсэн бай голж л болохгүй. Хүнийг голно гэдэг тэгэл та орчлонд хазгаа явна гэсэн үг шүү. Ээдтэй бид нар жоохон бие мэдээ сэтгэлээ мэдээж амаа мэдээж явна шүү. Орчлонд хүн болж ирнэ гэд хамгийн өндөр хувьцаа. Хамгийн өндөр. Тэр хүн өөрөө сонголтоор ирсэн танаад. Та нарыг засах гэж, аргадах гэж, төвхнүүлэх гэж, та нарыг даахуулах гэж тэр хүн ирж байгаа. Тэнгэрээс ирсэн хүнийг хинч байсан дуу бай. Та нар урд нь бараг л одоо тэр хүнд мөргөж, тэр хүнд итгэж, амаа хамхиж, тэр хүнийг хамгийн эрүүлэр тосож, хамгийн одоо хүн болгоо гэр бүлээрээ эрүүл байх хэвээр. Гэр бүлээрээ эрүүл уучиж, гэр бүлээрээ эрүүл өсөх хэвээр. Тэр хүүхдийн одоо хувьцаа та нарын гарт эрүүл торнох хэвээр. Зөв хүн байх хэвээр гэдэг үүрэг даалгавар. Өвдсөн цагт нь одоо янз бүрийн асуудалгаар хоёр багш нь одоо хажуучин тулж маш их сэтгэл зүйн зөвлөгөө бөгөөд эрүүл мэндийн чиглэлийг одоо амь амьдрал эрүүл мэндийн даана гэсэн утгаараа тэгж байгаа хариуцлагатай хүлээж авч энэ ажлыг чинь би хүндэтгэлтэй хариуцлагатай эдгээр чинь миний ажил ч одоо маш том ардаа тийм том даалгавартай хүндэтгэл тэнгэрийн өвчтөнгүүчүүд надыг бас давхар та нар энэ шалган тэнгэр бас давхар шалган надад чинь багшаа манай аавын хавдрыг та амжилж ш хавдар нь өсөрхилдсэн танд л найдаж гэнэ гэдэг ингээд бүр хүндэрсэн хойно нэрээ тулгаад идэг таалж чадна танд л итгэж гин тэр хэдийгээр хугацаа хамаагүй мөнгө хамаагүй бид нар ингээд таал манай аавыг эмчилчих юм бол өстой тэгэл бүх юм ингээд бүр явж хамгийн сүлд нь авчирдаг байхгүй тэгэл надад чи ингээд хамаг тушаал юм шиг хамаг юм ингээд даатгаал ингээд бүр тийм нэг л хатуутай гэдэг манай монголчууд яг цагаад талаараа тэгээ тэрийг чадахгүй л яхаа цаашгаа чадахгүй гэж тарах гэж байна уу чадаагүй штэ гэж хэлэх гэж байна уу тийм уухай ямар ажлын ард гарна өндөр хариуцлагатай миний ажил чинь хүний аймнаас эрүүл мэндэ гэдэг чинь маш өндөр одоо хүүхдүүд эмнэлэгт хүндрээд гэртээ байж байгаа гинт нь таталт өгөөл зарим сандраал түргэн дуудаал ингээл эмнэлэгчл хөвтчихсэн төлбөртэй эмнэлэгт хөвтсөн хэрнээл 5 хоног хөвтөхөд багшаа ерөөхдөө халуун буудгүй тариагаар буугаал эргэж халуурал та минь туслаач нэг наашаа ирээч багшаа гэсэн хоёр чимлэгэр битээр орж хүүхдүүдийг эмчиллээ. Ерөөхдөө нэмлэгийн байгууллагууд зарим нь бас эмнэлгийн байгууллагууд, сургуулийн байгууллагууд, цэцэрлэгийн байгууллагууд энэ хүүхдтэй харьцдаг байгууллагууд хамтарч ажилламаар санагддаг юм аа. Тэг хажууд нь битээр бас ойрхон байж болдгүй юм. Битээр энэ ажиллаж интернээс хол ийм уухгүй тариа хийхгүй зүгээр л энергиэрээ засаал хэмжилж байна. Хин хиндэ аяйгуу том буян болдгийг энергиэрээ засаал хэмжилнэ. Өнөөдрийн хүүхдүүд ерөөхдөө л голцоо тарих хөдөлгдсөн байдаг. Тэгээд тэр өвдөд байгаа хүүхдүүд маш их сүлдээ байдаг. Тэгээд гидсэндээ маш их тоонустай хүүхдүүд л их л ядруу идэм юм да. Торних нь удаа, өсөх нь удаа, хилд орох нь удаа, хөдөлгөөн нь удаа, юм ойлгох нь удаа. Ерөөхдөө гидсэндээ тоонустай хүүхдүүд. Энэ бол ерөөхдөө голцоо ээжээс л болж тэгж гарч ирдэг. Ээж өөрөө гидсэндээ тех хугацаанд эрүүл мэндийн асуудалтай байсан өөрөө анзаарахгүйгээр хүүхдээ тэгж тээж гаргачаал энэ хүүхд ингээд ах энэ л ингээд ах юм энэ одоо яатсан хүүхдийг л бараг бүх юм хүүхд рүүгээ чих гээд идэг зүгээр араа танаас ирсэн хүүхд тантай л хамааралтай гэдгийг ойлгош маш том хариуцлага өргөх ёстой их тэрэн дээр өөрийгөө ухамсарлаж ойлгоод багшаа өстө надаас л болсон бах уу би ч одоо гидсэндээ их тоонустай байсан ажиллаа хийсээр юм байгаа хүүхдээч анзаарахгүй аагч чахгүй чи ажил гэж гүйсээр гал бараг ингэсэн шүү багшаа гэдэг үннээ хэлээд ирвэл би эмчлэхэд бэлэн. Тэр багшаагийн энэ ажил би тэнгэр үүлийг аваад одоо бараг 9 онд авсан энэ 29 онд би 20 жил болох гэж байна. Маш олон монголчуудыг энергиэрээ засаж эмчилж маш олон төрлийн одоо үзээгүй эмчилгээгүй өвчиж байхгүй юм да. Одоо тэгжил ажиллаараа их гайхуулж ажиллаараа их бахархаж ярих дуртай. Маш олон хүмүүсийг сахарын групптэй хүмүүсийг сахарын эмчилж группээс гаргасан. Маш олон хавдрыг төрлөөрийн хавдар бас эмчилж үзлээ. Болж байна. Системийн өвчнийг бас 2-3 хүмүүсийн системийн өвчнийг эмчилсэн. Гэтэ системийн өвчнөд хүмүүсээ цаанаас нь группт гарцсан болохоор группийнхаа мөнгийг аавна гэдэг нэг цаашаал гүгээд байх юм билээ бас. Нэг мөнгөн дээрээ тулгуурлаад. Тэг би ч одоо
эдгэрээд ирүүл болчиход одоо тэтгэврт гараа гэж боддгоо юм уу ч одоо заавал тэр нэг им системийн хүмүүс маш хүчтэй юм өгдөг юм билээ. Маш хүчтэй. Тэр юм нь илүүх өөрсдийнх нь хамгийн нэг хөдөлгөөд идэг их хүчтэй юм билээ. Би тэг системийн хүчтэй үнтэй нэх тууштай удаа явуулъя гэж бас боддгоо. Тэр хүмүүс нь эмний хамааралтай болохоор бүр эмээ ууж идэх гэж бүр цаашаа л яг юу гэдэг тэр мөнгө авах гэж цаашаа л яваад идэх. Сэтгэл нь тийм юм уу гэж ерөөхдөө хэд хэдэн хүмүүсээ тэгж анзаарлаа. Ерөөхдөө багш дээр нь үрдэн бол ёо гайхамшиг. Гоё юм аа гоё юм. Тэгэхээр гайхамшигтай хүмүүс юм үзчихээ. Тэгээ надаар идэгсэн хүмүүс цаашаа наашаага ярих нь их бага юм. Тэгээ монголчуудын нэг харамч зан, атаархуу зан яг энэ дээр гардыг. Хүнд ч хэлэхгүй, тэнд ч хэлэхгүй. Идэж байгаагаа хэлэхгүй, эмчлүүлж байгаагаа хэлэхгүй. Идэгсэн гэдгээ ч хэлэхгүй. Тийм одоо хаашаа ч тийм амиа бодсон гэх юм уу. Тиймэрхүү зан чанар ихтэй юм билээ манай монголчууд. Ерхэд олон хүн дээр анзаарагдсан. Зарим найз нөхд нь ээж аав нь хадам мадам нэрэл одоо ярьцаад байна. Одоо тэгээд би дугаал байж дээ. Одоо өөрсдийнх нь л одоо юу юм ч одоо би болж игэл хүн чи идэгснээ гайхуулаа тэнд очиж хурдан идэглээ ийм уухгүй идэглээ бүр ямар сони юм бэ. Зүгээр тэр хүн зөөлөн энэ эмчилгээний барай. Энергийн эмчилгээний барай. Эмчлэгч юмч бас хүчтэй энергитэй. Өөрийнхөө энергийг гараараа дамжуулж гаргаж өвчтөө биеийн дээр чинь дарж зүрх байна уу, бөөр байна уу, уушиг байна уу, толгой байна уу гэд өвчтөө эргэтнгүүдээр чи халуун гараараа дараад энерги шидэл эмчлээд. Их зөөлхөн дарж илээл болоо ерөөдөө. Эмчилгээнд орсон хүмүүс маш их нойр хүрдэг багш унтмаар байна гэдэг. Энд чинь өөрөө цаанаасаа хүнийг их гоё тайвшруулад аргадаж эмчилдэг эмчилгээ юм л да. Энэ эмчилгээ өөрөө тийм гайхамшигтай. Тийм учраас энэ цусыг хөтгөрөөд байгаа хөл гарныхаа суц бүдүүрээд байгаа судасны хаалгаанд орох ёстой гэдэг байгаа. Шулуун гидсний хаалгаанд орох гэдэг тэр хаалгаа гэсэн заалтаа хүмүүсийг биелэх ирээч зөвлөгөө аваач багш нь чадвал өөрөө эмчлэх боломжтой бол барыг би үзээд болмоор бол одоо өөрснөө эмчилчнээ ирээч гэдэг амьдах ярьдаг байхгүй юу. Эмчилгээ тал руугаа давхар бас ингээд тэнгэрийн өгдлүүд чинь бас хүчтэнгүүд бас дээрээс бас багш тань маш энэ 3 сар тэнгэрт маш их хүчтэй сар энэ 3 сар. Тэгээ тэнгэрийн хүчтэнгүүд дээрээс та нарыг бод өдөр тутам бараг цаг тутам та нарыг маш их харж байгаа. Танараас маш их хүлээлт байж байгаа. Яагаад танараас маш их олон төрөлтэй амтлагаа авах гэж байгаа. Сая багш нь сүүлийн 2 өдөр маш их самар идлээ. Одоо манай боргоцооны самар шиг тэрийг одоо маш их самар идмээр байхаар би маш их самар идэж байна. Та нарсан боломжоор бас идээд байгаараа. Ерөөдөө байгалийн имийг илүүх одоо амтлагаа авах гэж нэгдэг. Байгалийн. Тэгээ та нарын гарын цай маш их туртаа. Тэг гой нойтын өрөмд бүр нугсгүй айлмаг нугсгүй тэр гой ааруул ээзги юм болгоныг л идэж байна. Одоо 3 сар тэнгэрч ч гэсэн одоо доод төвшний хүмүүс маш их одоо сорил шалгалтанд орж унах нь унж өсөх нь өсөд тэнгэрт одоо маш их бужигнаан болж байна. Тэрэнд та нар доороос нь дэм болж доороос нь тэдэр тусалж хүн болгон заавал удамтаа биш үү? Та нар надаар дамжуул уугаараа эдээрээ та нарт зориулж идэж байгаа шүү. Та нарт зориул би өгж байгаа шүү. Олуулаа эдээрээ уугаараа гэж та нар олон тоондор ярьж өгöd байх юм бол наа таны хийсэн цай, таны хийсэн өрөм, хайлмгийн чинь олуулаа идэнэ. Амсна, хүртэнэ. Зарим нь үнэрлэл цадчихдаг шүү дээ. Эйгүү өрөвдмөр. Зарим нь сүүл нэхэн, зарим чансан толгоо нэхэн, зарим нь мах нэхэн, зарим зүгээр хэл нэхэн, зарим нь илэг нэхэн. Янз бүр монголчуудын хоолны төрөл бол өстой тоймгүй ийм гайхамшигтай. Тэгээд энэ 29-нд сүүлийн амтлагаа явах гэж байна. Энэ бүтээсэн өдөр та нар бас дордороо гэртээ өөрснийхөө боломжоор сүүлийнхээ амтлагаа хийгээрэй. Өглөө нэг амтлагаа, өдөр нэг амтлагаа, орой нар жарахын алдаа дахиад нэг амтлагаа өгч болно. Өөр хуваарэ та болно шүү. Энд чинь нарнаар бүх амтлагаа явдаг. Нарнаар харанхуй шин амтлагаа байхгүй. Явдаггүй харанхуй шин. Ерөнхийдөө монголчууд харанхуй шин юм хийхийг цээрэлдэг. Харанхуй шин. Цээр ёсонд ор. Тийм учраас нарнаар өглөөний сайхан цай. Өдөр нэг замдаа сайхан гоё ааруулъя. Нутгийн ааруулъя. Тэр бор ээзгий ид. Ер нь цагаан идэ тал руугаа л их дуртай байна. Жаахан тарг ид. Ээзгий ид. Тэр бор ээзгий.
Сайхан 10 гурил 10 гурил зурчид багш нэрээ нэг 10 гурил байгаа. Тэргээ гаргаж уу. За та нартай маш их баярлалаа. Бүгдээрээ хамтлагаануудаа уучи бүгдээрээ. Маргааш ч 27 өнөөдөр өнөө маргааш хоёр тэнгэрт маш их сорилж явагдаж байгаа. Маргааш ч гэсэн явагдана. Тэгэхээр та нар энэ өдрийн л одоо энэ 3 сарыг дуустал баг 30 31 хүртэл та нар энэ 3 сарыг дуустал та нар өгдөөцтэй маш хамтлагаа өгш. Давдраа хичээгээрээ та нар. Хичээгээрээ. Одоо ханы хамтлагаа тэнгэрийн өвчтөнгүүдэд төдий чинээ очино. Төдий чинээ танаа орон гэр, танаа орон зайд шал өөр ертөнц бий болно. Та тэрийг жоохон ирэх сарда жоохон өөртөө ажиглалт хийгээрэй. Та нар хамтлагаа өгж байгаа үедээ юм цайвар өнгийн юм өмсөх ёстой шүү. Цайвар гэгээлэг өнгийн юм өмсөх ёстой. Гэгээ олон өнгө байгаа шүү дээ бид нар тий. Тэгээ энэ 3 сар ерөөдөө тэнгэр жоо хүнд сар байдаг. Яг бол жинхэнэ нөгөө сорид шалгалтын одоо сарууд гэх юм уу давлгаалдаг дээр төвшин хүмүүс хин ч гэсэн мэдээ дээшгээ ахиж одоо бид нар уулаар ярих юм бол доор уулын бэлд хөвчж байгаа хүн мөлхөөл дээшээсээр гадар орой дээр нь гартлаа яваад идэг шүү. Тэр шиг л байхгүй юу одоо тэр доороо гомос жоохон алхаад арайгээс нэг доороосоо дээшээ өршөөд мэлхээ дунд нь очихсан дундаас одоо жоохон дээшээ агчихсан гэл хүн болгон дээшээ тэм та нарсан тэнгэрт очихороо бас л энэ яг энэ орчинд очино. Одоо энэ амьд байхдаа олон хүнд буян хийчих юм бол тэнгэрт бас таны буян тэр хэрээрээ мэдэгдэнэ. Би тэгээд өглөө болгоо наранд нэрээ хэлээрэй гэдэг чинь таны өгж байгаа буян гიშгийг чинь тэнгэр мэдрэх гээд байхыг хичээдэг. Тэгээд тэр өдөртөө зөв харьцаж гин үү, зөв үйл хийж гин үү, зөв хувцалж гин үү, зөв хооллож гин үү, харьцаа нь хэрвээ, хандлага нь хэрвээ, сэтгэл нь хэрвээ, нойр нь хэрвээ, эрүүл мэнд нь хэрвээ ерөөхдөө ог нэрээ хэлэх хэрэг та нарыг маш их хяндаг, дээрээс хяндаг, шалгадаг, хардаг. Тэр болгон дандаа одоо таны хувцсан нэхгүй гигийн хар бараан биш. Тэрхэд хар өнгөнөөс татгалзсан дандаа гигийн өнгийн юм өмсөв. Тэгээ дандаа шингийн юм сайн ууж. Манай монголчууд маш их шингэний дутагдалд орчиж. Тэгээ хүүхдүүдээ багаас нь шингийн юм та нар бага насны хүүхдүүдээ бантан хийж өгöd байгаа хэрнээ шингийн юм өгөхгүй вэ? Багаасаа шингийн юм уугаагүй өссөн хүүхдүүд өсөлт нь айгүй удаашрч, айгүй давжаа болчтой. Тийм учраас багаасаа шингийн юм ууж байгаа хүүхэд бол хүүхэд өсөхгүй. Та нар л өөрсдөө нэг өөрөө эдэмхий болохоор өөрсгөө идүүлэх гээд байгаа хөө өсөж байгаа гэл ингэ худлаа хэлээл. Хүүхэд өсөхгүй. Хүүхэд зөвхөн цангадгийг. Цанган яг л энэ чинь хуурай орчин бидний энэ орчин чинь маш хуурай. Энэ хуурай орчин л илүү нөгөө агаар хуурай, салхин хуурай, тэг жоохон ширүүн ийм агаарт илүү хүний бүх юм хурааш хэрээр дагаад аамиг цангана. Одоо энэ телевизээр гарч байгаа хаяа орой би нэг ганц хоёр одоо мэдээ хаардаг, ганц хоёр гоё ярилцлагууд хаяа харах шаардлага гардаг. Тэг хүмүүс ярьж байгаа тал ингээл уруулаад болоогоод байх юм лээ. Муухай гэж ирэмгүй. Энд чинь яаж байгаа? Дотроос шингэний дутагдалд орчхоор ам өөрөө гашуун оргид ирдэ. Айгүй муухай гашуун оргид. Шингэний дутагдалд нөгөө одоо энэ залуучууд ч гэсэн энэ офисын ажлын сүм болгон хажуудаа 500 г усны савтай бай. Дандаа халуун бүлийн юм. Цүнхэндээ ч гэсэн жижиг усны савтай. Яг цүнхэндээ тааш. Дандаа тэрийг аманда унаанда дандаа балгаж яв. Тэгээ шингэний дутагдал та нар орсноороо маш их хураашиж, өсөн, хумсан, гарн, хөлн сайртад хураашсан байгаагаа мэддэггүй. Тэгээ тосч дүрхтгөө. Ингээ яваа сурцсан ингээд баг яа энэ хамгийн муу шүү. Хүүхдүүдээ багаас нь хоол гэхээс илүү амттанд дурлуулахаас илүү шингийн юм уулгаас сурч. Сайхан шинхэн харцай, борцай, шинхэн хярам. Буцалсан усан дээр жоохон сүү игээл өгчлээ тэгэл болоо шив хэрэн буслах заавгүй бол. Хаяа машин трон халуун бүлээ усан дээр жоохон сүү игээл болоо. Тэр нь сахар хэрэггүй, давс хэрэггүй. Сахар давс чи илүү шингэний дутагдалд оруулаад идэв. Хаяа цай чин давстай байл. Тэгээд цай давсыг жоохон бага юм. Амтгадах төдий. Сахарыг ч гэсэн амтгадах төдий. Тэгж хамаагүй нэлээ хийхгүй. Сахар давс чи хэтрээд ирэхээр хор. Яг тааруулаад бага юм. Цайндаа бага. Өдрийн цагаар та нарын ууж байгаа
одоо цайны хооронд хоолноос хоолны хооронд ууж байгаа шингэн чинь давсгүй чихэргүй байх хэвээр. Тэгэд голцоо шингийн хярам би илж шít буцалсан усан дээр сүү хийгээл болоо. Сүүгийн шингийн ичих багтар ичих тэгэл. Хярам ууж яах гэж бодоод. Тэр хэрээр ихсэн энэ их сахар энэ их давс чинь бөөрийг ходоодыг алах юм да. Ам их гашуу оргоод байгаа чи ходоодонд өөрчлөлт өгöd шүү дээ. Ам гашуу оргоол ам ингээл шүлсгүй болоод ингээ хүмүүс чинь бо ярьж чадахгүй тэгэл сурвалжлага авах гэхэл хил амаа долоогоол муухай гэж яана. Камерын өмнө тэгж яриа зогсож байгаа хүмүүс жоохон ичгэвтер харагдах юм би тэгээ өдийг асалчаад ямар муухай ёс зүйгээ одоо өөрийгөө одоо мэдхгүй л байгаа юм байх таа. Хүн чинь өөрийгөө анзаарахгүй л хүн хэлэхгүй л бол мэддэггүй гэдэг шиг. Та нар энэ тийм тэгв хөөе. Муухай харагддаг шүү дээ. Тэгээ цаанаас нь шингэний дутагдалд орсон хүмүүс нүүр амаа будаал идэг хэрнээ дотроос шингэний дутагдалд орчоор одооны эмэгтэйчүүдийн уруулан мах өрчиж гисэн. Уруул нь өрчийцсэн гэдэг. Та нар хараарай зурагтаа тэр олон сэтгүүлчдэг юмнуудыг ажиглаад хаад уруулынх нь өрчгөр гэж яана их нуглаас суцсан эмээнэрээ бүр настай хүмүүс нэг тийм эвгүй байдаг тийм юм. Зарим юу харахад эвгүй харагддаг би тэгээд хээ та нараа усанд орохдоо нүүр амаа будахтаа уруулаа дандаа ангин уруул нь тос уруул нь янз бүрийн ерөөс үргэж болохгүй нүүр угаасан чинь хамаг ус хүргэж болохгүй хамгийн гамнах юм чинь уруул их гөлчгөр уруул одоо өөсөвгүй энэ амаар чинь уруулаар дамжиж хилээр шүдээр бүх юмар дамжиж хоол дотгошоо ордог энэ орох замыг ариун байлгая цэвэр байлгая шүдээ угаана 7 хоногт 1-2 удаас хилээ угаа та нар нэг гитэх шингийн муухгүй байсараад хилний өнгөр суугаад тэр ходоодонд аяйгүй мө хилний өнгөр сууж чинь ходоод муудсан шинжилгээ бас шингэний дутагдалд ороод ирэхэд тэгдэг аяйгүй тиймэрхүү хүмүүсийн амнаас мох өмхөн өмөртөд идэг тэр ариун цэвэр сайн одоо хийжээ та нарын ариун цэвэр сайн сахичээж хүүхэд залуучууд чинь та нараас тэрс улбаалж зөв явах болно тийм учраас өөрснөө хамгийн байх хэрэгтэй. Тэгээ уруул амаа үргэлж гой гөлчгөр байлга. Бити уруул аманда юм шахуулаад дорвоолгоод хамгийн муухай уруулд орвах. Муухай тэнгэр үздэггүй уруулд орвахор дургу. За бүгд амтлагаануудаа угаараа. За та нар багштай асуултаа хэлээс өгөөрэй. Багш нь асуултанд хариулахад бэлэн байгаа шүү. За тэгээ тэнгэр өвгдөөс ерөөдөө өнөөдрийн монголчуудын нийт монголчуудын оюун ухаан зүрх сэтгэл ерөөдөө Монгол гэдэг нэрэн дээр энэ газар шороо гэдэг нэрэн дээр ер нь байна уугүй юу? Нэг их нутаг гэсэн сэтгэл ер нь байна уугүй юу? Тийм ерөөдөө байхгүй нэг нь ерөөдөө бүх хүний толгой ерөөсөө мөнгө. Тэр мөнгө нь яхаараа олдод яхаараа мөнгө нь байхгүй болчихдог. Энэ хүмүүс яхаараа ханаасаа мөнгө авдгийг гэдэг одоо надаас мөнгөний талаар их асуугаад идэг тэнгэр. Би хэлэх юм болтгүй. Одоо хүн ягт ажил хийж ижил мөнгө авна шүү дээ. Одоо тэгээд яалтаа билээ. Хүн болгондоор л одоо тэгээд хүн болгон маш хөртөө байна. Зээлтэй байна. Одоо энийг чи бас тэнгэрт мэдүүлж хэлж учрлаж өгж байгаа бас гайхал юм. Ямар сони ингэж тэгээд дор хичээж амьдар. Хүн болгон хичээж амьдар. Үргэлж нэрээ дэше овогтойгоо хэлжээ. Тэр овог чинь төрсөн эсэх чинь байх хэвээр. Хүний овог сольж болохгүй. Хүүхдийн овог хизээч сольж болохгүй. Нэмээ өгөнөр дэвтэрт гарах гад яана багшаа. Хүүхдээ ачаага өөрсдийнхөө нэр дээр авцаа. Одоо буцаагаад нэр дээр нь болгоо буцаагаад өгчихөө гэдэг чи одоо жоохон онцгой яриа санагдаад идэв бидий одоо хэрэг болохоор авчаад те энэ ч одоо муухай байхгүй юу цаагаараа бас нэг чанаргүй зан гэсэн үг. Тийм учраас хүн болгон л ер нь эмэгтэй хүмүүсийг орчлын ертөнц төр гэж илгээсэн. Олон төрөөрөө та нарт сав гэдэг гоё агуу том эргэтэн байна надад орч. Хүн болгонд эргэтэн бай сав. Таныг их хүн болж олон одоо үрээр Монголыг дүүргэж амьдар. Ир эмгүү бүгдийг та торнууд гарга. Тэг гоё өсгөж, дэвжиж Монголын ирээдүйг гоё болгох гэж тань даатгаж
танд итгэж өгж байгаа. Тэрийг та үүрч дүүрч би хэлсэн шүү дээ, сав гэдэг эрхтнийг гомдоож болохгүй. Төрөхгүй байх тусам сав гомддог. Өнөөдрийн одоо 35 та охтууд өнөөдөр төрүүчээсээ цэвэршсэн орж иж багшаа миний биений мэрхээ байла 2 сар ирсэнгүү 5 сар ирсэнгүү ч юу гэсэн үг вэ? Яагаад? Энэ талаар хажууд ирэхээр илүү тодорхой багш нь ярьж өгнө хүүхнүүдтэй. Одоо энийгээр бол би залуу охтуудад бас хамаагүй юм яримгүй шүү, тэрийг та нар ойлгоорой. Яг нэгдүгээр төрөхгүй байх гэсэн үг. Сав гэдэг эрхтэн ялгарч байгаа нь танд сав хөх хоёр илгээж штэ. Энд чинь нэгсэндээ та хүүхэд гаргаад тэгээд өсгөөд сав хөгчөө ирэхэд хоёул хос эрхтэн гэж явдаг тэнгэрт. Аль альнийг гимтээж аль альнийг одоо өвтгөж болохгүй, зовоож болохгүй гэсэн маш том даалгавар. Та эмэгтэйлэг байх зан чанарыг чинь хөх сав хоёр ч хариуцчээдэг. Хөхөө авахгүйч болохгүй, саваан болгож саваа авахгүйч болохгүй. Хоёулын нь болохгүй жоо 20-т залтанд ордог. Энэ хоёрыг хүндэх юм бол саваа ахуулах юм бол тэнгэрт 20-т залтанд орно. Хамгийн 20-т болохгүй. Сав гэдэг эрхтэн байснараа та эмэгтэйлэг шинж чанар, эмэгтэйлэг байдал, эмэгтэйлэг одоо үзэл бодол, эмэгтэйлэг дуу хоолой, өнгө аяс бүх юм чинь эмэгтэйлэг болж ирнэ. Сав гэдэг эрхтэн байхгүй байснараа эр шинж рүү төлөв байдал чинь шилж чинь. Тэргээр аимшигтэй гэсэн. Эвгүй. Тэгэхээр энэ яваа насандаа заяагцсан имийг бид нар зөв авч явж, насан эцсийн ослоо цэвэр ариун байлгаж зөв авч явах ёстой. Сав гэдэг эрхтэн хамгийн сүүлийн хөвгүүд торинж гарснаас хойш ерөөхдөө сав гэдэг эрхтэн 3 жил тутмал өсрөөд 2 жил тутмал уг нь ингээд ажиллах гад байдаг. Тийм хүсдэг. Та нар хоол иддэг шиг, шингийн мууддаг шиг бүх эрхтэнгүүдийг ажилуулдаг боловч сав гэдэг эрхтэн л манайхан эмэгтэйчүүд хайчдаг. Үгүй. Болцсон. Төрөхгүй. Албатай юм уу? Чадахгүй. Гэдэг сонь юм ярина. Таныг төр гэж олон хүүхэд төрүүлж Монголын одоо хүн амыг хэсгээрээ тэрэнд хөрөнгө оруулалт хийж удамдаа олон хүчрхэг хүүхдүүдийг бий болгож хүчрхэг одоо том агуу хүмүүсийг та торнуулж өсөх ёстой гэдэг том үүрэг даалгавар илгээж тань дээр олон хүүхдүүдийг өгж байгаа та бүгдийг байхгүй болгоцсон. Ингээ байхгүй болох хэрэг бас энэ тэнгэр цээрх тэнгэр хідэн хүүхэд өгсөн хідэн байгааг тэнгэр мэдж байгаа. Тийм учраас тэр абортонд орох янз янзын мессежбол орсон чи тэнгэрт 20-т. Та эргээд энэ хариуцлага тэнгэрт очиод та өөрөө үүрнэ. Тантай тооцоо. Тийм учраас өнөөдрийн монголчуудыг тэнгэрийн даалгавраар бид нар ирсэн. Тэнгэрийн зараалаар бид нар явна. Энийг гүнээ ухамсарлаж хүн болгонд дордороо хичээж амьдрах ёстой. 2 жил тутам, 3 жил тутам цаатлын хугацаа 5 жил, 7 жил ерөөдөө жоохон холдох тусмаа л сав гэдэг эрхтэн төрөхгүй байх тусмал эзэндээ гомддог. Сав гэдэг эрхтэн эзэндээ гомдоод ирэхээр олон юм чинь зогсно. Бүтдэгвэ. Багшаа болдгоо. Ерөөсө болохгүй байна л гэдэг. Цаа шалтгаан чинь гол эрхтнээс чинь шалтгаалдаг. Доторх бид нар ходоод элэг бүх эрхтнээ бид нар хоол ундаа усаар нь болгоод байгаа хэрнээ шалтгаанаа хэлэх хэрэгтэй. Та яагаад болохгүй гэж. Яагаад гэдэг шалтгаанаа та өөрөө өөртөө одоо бараг толь руу харж байгаа ярих хэрэгтэй. Уучлаарай. Ийм амьдралын шаардлагаар, эрүүл мэндийн шаардлагаар ийм боллоо гэдгээ та толь руу харж байгаа тийм үү? Галраа харж байгаа та. Наад бүх шалтгаанаа та тэнгэрт мэдүүлэх хэрэгтэй. Тэнгэрийн одоо даалгавраар одоо бүх юм. Та нар тэнгэрээс ирсэн. Буцаад бид тэнгэр рүү л явна. Энэ амьдралын энэ мөч болгон амьдралын энэ бүх он тоолол болгон тантай хамааралтай, тантай холбоотой учраас төрөхгүй байх тусам 20 цэрт ордог таны хамаг имижийг хаадаг. Төрөхгүй байх тусам өгөөд байхад болдоггүй байх тусам их муу эрүүл мэндээр чинь хүртэл эвгүй болгон. Тийм учраас тэнгэр өгөхөөч өгнө, авахаач авна, хураахаач хураана. Тэнгэр тийм хатуу. Энэ тэнгэрийн дор бид нар тэнгэртэйг зөгцөж, ярилцаж бүх юмаа учирлаж ингээ хамтдаа явах хэвээр. Зөвхөн та өөрөө бүх шийдвэрийг гаргаад бүгдийг үүсгээд иж ерөөсөө болдоггүй юм. Цаанаасаа болдоггүй. Цаатлын хугацаа 10 жил. Танийгаар 10 жил, 9 жил, 8 жил хүлээж байгаа нэг юм. 10 жил, 12 жилийн дараа төрж байгаа одоо хүн байна бас. Яг удам нь гоё юм, өөрөө сэтгэл нь гоё юм.
Тэмдээ болохоор бас өөр олоод тэгээд төрөх юу байсан. Хэр баргийн юунд байхгүй. Ерөөдөө эцсийн хугацаа 10 жил болонгоо тэгэл нөгөө цэвэршил гэдэг юм чи эртэрэндээ төрөөгөө удчихаар. Сав ч өөрөө та өөрөө нөө төрөхгүй болохоор сав эзэндээ гомдоод цэвэршилд эртэрнэ. Өөрөө эндээ юу ч холдоод идэв. Холцоор тэгэл эрт цэвэршнэ. Нэгсэндээ дараагийн үе рүүгээ та наснаасаа эрт орж ийн гэсэн үг. Дараагийн үе рүү орчоор та 10 жилээр төрүүлж гөгшрөн автоматар хөгшрөн. Хамаг яс чинь сэргэж гин. Хамаг яс өвдөн, янгин. Тэгээ бамба өөрөө хөдлөн. Бамба даавар өөрөө л хөдлөн. Тэр чинь төрөөгүйс болж. Хумс суграал, үс суграал, шүд хуграал. Тэгээд хөл гараа яс ин тэнд овоогоол өвдөл хуруугаар мөрийгаал, хураашаал. Тэгэл ийм уугаал гэдэг баахан бүтээгдэхүүн. Тэр чинь нэмэргүй. Та саваа өөрөө харагдана. Энэ талаараа надтай ирж уулзаарай гэж хэлээ. Тэгээ хэцүү. Юм болгоо нөгөө тэнгэр чинь өөрөө бас та нар нэг л хатууш нэг хүнд юм өгсөн бол юм аавь. Хугацаанд аавь, хугацаа зас юм аавь гэж. Тэнгэр бас нэг л хатуу. Таныг энэ орчинд илгээсэн бол та тэр даалгаврыг биелүүлэх л ёстой. Хичээх ёстой. Ямар ч даалгавар биелүүлэхгүй хичээхгүй дур зоргоороо загинж дур зоргоороо янз янзын абортонд орж хэд хэдэн хүүхэд устгасан бол энэ чинь бас тэнгэрт цэрийн ёсонд ордог. Том хариуцлага хүрдэг. Бид нэр бүгдээрээ тэнгэрийн өгөгдлүүд бид нар тэнгэрээс ирсэн. Хариуцлагыг тэнгэр одоо тантай хариуцлага тооцсон өгсөн цагт. Тийм учраас бид нар амьд байхдаа их нүгэл хийхгүй, амьд байхдаа их зөв байж, зөв амьдарч, амьдралаа зөв авчиг, зөв залгуулж, өөр хүмүүстээ зөв зөвлөгөө өгч, зөв чиглүүлж явах чинь бидний ухаан, бидний сэтгэл, бидрээс бүх юм ингээд дамжиж хаашаа аяанда амьдрал гэдэг өөр аяанда урсгалаараа урсан. Тийм учраас залуу наснда та нарын залуу нас чинь 20 наснаас 40 насныхыг залуу нас гэдэг. Жинхэнэ эд биологийн нас, идэвхжил насан дээр төрөө чи 20 жилийн хугацаанд төрөөд өгөөч. Тэгээ тэр олон дээр юмс юу 20 наснаас дээр юмс бар 16 тагаас ихсүүлээ 56 66 нас хүртлээр 10 дээр нь төрж ирсэн баг шүү. Дандаа 10 гаргаж. Тэр хүнд нөхцөлд. Тэгээ та нарт ийм боломжийг нэрчсэн бүх юм нь байна. Юм хөгжсөн байхад ямбан дэндээ төрөхгүй. Хийсвэрээр төрсөн төрөхгүй. Хордлого хөгсөн төрөхгүй. Гэхдээ ямбан дэмцсэн. Төрөөгөө хүмүүсээ тэнгэр цээртэй. Яагаад хоёрхан? Яагаад ганцхан? Тэнгэр цээртэй. За 3 төрсөн бол бас яриа гайгүй маа. Гэхдээ 3 хүүхэд чинь хүү охин байх ёстой шүү. Хүү охин байх ёстой. Дан охин, дан хүү бас цээртэй. Та заавал охин гаргах, заавал хүү гаргах жамтай. Тэр жамыг л та амьдралд л ирсэн бол энэ жамаар амьдрахчлаа бол энэ жамыг та зөрчих. Тэнгэрийн хуулийг зөрчих тийм юм танд байхгүй. Та жамаараа л яв. Амьдралын жам, амьдралын мөрдлөг гэдэг цаанаа тийм чандлан сахих юм байдаг. Чандлан сахих. Тэгээд бид нар ийм сав гэдэг энэ агуу өрхтөн төрөх хэмжээнд хүний бие организм өөрчлөгдөж бие организм гэдэг төрөх хэрээр ирэхэд дээр үт хавдар гэдэг юм байхгүй. Их төрдөг байсан учраас. Төрөх хэрээр бие организм цэвэрлэгддэг юм байна. Арчлагддаг юм байна. Бид нар гэртээ их цэвэрлэгээ хийдэг шиг би чинь ингээд дотоороо цэвэрлэгэнд орчдөг. Төрөх тоолно. Төрөх процесс тоорно. Тэгж явах тоолно. Бие организм цуснаас агсуулах бүх юм. Тэгээ тэр хүмүүс тэр олон жил тэр олон хүүхдийг тээж төрүүлснээрээ маш урт насалж ирсэн. Их урт насалж ирсэн. Маш их насаа дарж ирсэн манай монголчууд. Насаа дарж явж ирсэн. Сүлдээ бүр нэрээ хүртэл дарж ирсэн. Арай өөрөөр хэлж ирсэн. Гэр орноо хүртэл жоох өөрөөр ингэдэг юм болгон нууц гэдэг. Ер нь манай монголчуудад хувийн амьдрал их нууц байдаг л да. Хувийн амьдрал их нуу, нөр хүүхдүүдэд хүртэл их нуух тийм байдаг. Монголчуудын чанар нь тийм байхгүй яа. Амин чанарын хүүхдүүдээ бас нэг
Хамаагүй үнд харуулмааргүй. Харамлж ш. Энэ харийн хүний нүд орчгоо, харийн хүний сэтгэл орчгоо, харийн хүний шунд орчгоо. Миний хүүхдийг харчгаа, миний хүүхдийг булаачгаа гэсэн тийм нэг нандин хайр биш эзэх юм. Тэгээ наваа чамдын чамд энэ олон хүүхэд төрүүлснээр сав гэдэг эргэтэн таныг маш урт наслуулдаг. Маш урт наслуулдаг. Эмэгтэй хүүхэдгөө. Ерөнхийдөө энэ орчлон эмэгтэй хүн маш өндөр насыг наслах гэж эмэгтэй хүнийг зээсэн. Эмэгтэй хүнийг. Та ухаантай бол, та сэтгэлтэй бол, та хүн чанар зөв бол, та ханаа цуг дагуулж явж чадна. Таны шалтгаал. Эмэгтэй хүн тийм сэтгэлийн хатаа, тийм том даалгаврыг амьдралын үнд цэнийг эмэгтэй хүн дааж, хамгаалж авч явдаг, тээж явдаг. Сав гэдэг эргэтэн танд бүх юмыг өгөхөд билээ. Нас өдлөх хэрээр бүхэн бий болно. Өөрөө аанда. Тэр хүний бие организм цаанаасаа бие антом ч нь өөрөө гариг ертөнцтэйгээ газар устайгаа уул ус авдаг бүх юмтайгаа ингээд уялдаатай учраас бүх юм мэдээлэл нь орчлондоо байгальдаа хангаадаа бүх мэдээллүүд нь өөрөө оршиж идэв. Та устгаж исэн ч тэр чинь оршиж л идэг. Тэнгэр рүү хальж исэн тэр чинь оршиж л мэдээлэл нь явж л оршиж л идэг. Ерөөдөө амьдралд худал юм гэж байхгүй. Үнний мэдээлэл хамгийн үнцэнтэй байдаг. Тэгээд дандаа үнэн байгаараа юм нууж болохгүй, худлаа хэлж болохгүй, хулгай хийж болохгүй үннээ хэл. Тэгээд монголчууд илүү тийм хүн чанар, хүн сэтгэл тийм агуу хүмүүс, маш агуу. Тийм агуу үндэстэй учраас хүний үг даах одоо юу гэдэг тийм хатуу үгтэй, хатуу сэтгэлтэй тийм хүмүүс жинхэнэ монгол хүмүүс гэж байгаа ш. Маш харгас үгтэй, амар хатуу үгтэй, хатуу ааштай яхэр хүмүүс байдаг штэ та нар балиар дандаа муухай ааштай муухай. Тэр чинь жинхэнэ монгол хүний зан чанар нь тэр шүү. Тэр жинхэнэ монгол хүн тийм хатуу байдаг. Тийм харгас хэрнээ цаа дотоод мөн чанар, цаа дотоод сэтгэл нь өстө хүүхэд шиг байдаг. Чандын чандах юм цаана тийм гүндээ тийм хатуу байдаг. Тэр хатуу юма хурааж байгаа пүлгэл гинт гаргадаг. Ямар хатуу зан гаргаа яаж тэгж хэлж чадж байна? Яагаад бидний хөөгөөд байна? Яагаад сая хармалцсан бэ? Яагаад ингэж загнаадаа та нар нэг үе гайхдаг ш. Тэр чинь л жинхэнэ чанар нь харагдж байгаа юм дэр. Монгол чанар. Тэрийг та нар гайхах биш. Тэр хүнийг дордуулах биш, тэр хүнийг үгүйсгэх биш, тэр хүнийг муулах биш, харин ёстой. Бид нар яагаад энэ хүний энэ чанар биднэрт байхгүйгээр та нарт дутж байгаа байхгүй. Та нар нөгөө нэг тийм хамелеон шиг уран шарваж долгомж нялцханд явсаар гад ийм мөн чанараа алдсан. Тэгэд хүнд хэлж чаддаггүй, үннийг хэлж чаддаггүй, худлааг нь хэлж чаддаггүй. Тийм хүмүүсийг бид нар үгүйсгээд идэх айгу балиар очихгүй. Өгчгүй. Өгөөд исэн чинь нэр хүнд ч алга малга. Тэр хүн чинь уурлавч цаанаа дотроо уйлж идэв. Арай л хатуудчуу да. Арай л яг цагаа олоогүй хэлчүүдээ гэж. Өнгөрсөн тэр чинь өөрөө цаасаа дотроос өөрөө огшоод сэтгэлийн гүнээс өөрөө гараад ирж байгаа хүн чинь барьж чадахгүй гаргаж байгаа. Та нарыг гэсэндээ хэлж байгаа. Таны гэсэндээ хэлж байгаа. Тэр чинь жинхэнэ монгол хүн. Бид нар ийм хүнийг л бид нар ойлгохгүй. Буруугаар ярьж тэр хүнээс бид нар дөлөх гээд байдаг. Хамгийн буруу шүү, хамгийн буруу. Тийм хүнийг та нар буруугаар бодож, буруугаар хэлж, буруугаар ойлгож гомдосноор наад хүн чинь доторх юмаа уудалснараа буруутан болоод тэ өөрийгөө би буруу юм хийчлээ гэж та нар нөгөө өөрийн тоохгүй гэд дөлөөд өөрөөс нь ингээд холдож гүгээд хар нөгөө хүн чинь за эдгээр тоогдох гот ч яа тий хэлэх юмаа хэлсэн. Одоо болоо. Одоо явъя. Хали. Тэнгэр рүү хали. Эсвэл нэг л өдөр явна да. Тэр нь та нар харамсдаг. Ингэж хэлэх хүн удамд нэг л үдээ. Эсвэл ганц байгаа нэг юм. Зарим альд
Ерөнхийдөө иймэрхүү сондгоотод 3 байна, 5 байна. Янз бүр байна. Зарим яг ингээ хилээд байгаа хэрнээ бүр тийм хурц хэлж чаддгүй нэг дөхүүлээл хайждаг хүмүүс байдаг. Энд чинь нөгөө яг монголчууд нэг үгэнд одоо юу гэдгийг үнэн юм дургу. Үннийг хэлэхээр айгу дургу байдаг. Тиймдээ бид нар хүлээж авдаг тэр одоо үзий ятах гэдэг. Яг энэ хүн чинь жинхэнэ сор болсон хүн байдаг. Энэ хүнийг л урт наслуулж, энэ хүнийг л илүү баярлуулж, энэ хүнийг л илүү тооглол гар дээр нь хаяа очтой нэг гой мак авчиж өгөөл, хаяа нэг оймс өгөөл, хаяа нэг дотор өмд өгөөл, хаяа нэг гой малгай өгөөл, гой гангарах дуртал хаяа нэг гой нүдний шил өгөөл, цаг өгөөл. Та нар юу гарч баярлуулсан болно ш. Сэмхэн маа. Танд өгч байгаа шин дэрэн доор чи хийчих, гуцсан доогоор чи хийчих тэр хүн баярлаа ш. Энд чи сэтгэл дутаад ш та нарт. Атлаад чааш нь хов болгоод буруугаар яриад хасаа илүү. Энэ хүнээс сурах юм их вэ шүү. Энэ хүнийг дагах хэрэгтэй юм байна. Энэ хүнтэй ойрох хэрэгтэй юм байна гэдгийг л мэдчихэв. Удам дотор өндөр настай хүн жоохон нас яваад ирэхээр 70 хол гараад, 80 хол гараад, 90 хол гараад ирэхээр ёстой амьдралын үн цэнийг мэдрээд ирэхээр яг тэр үед нөгөө хэл хүүгнүүд нь өөрөө гарч ирнэ. Цагаан сараач гарч ирнэ, ердөө өдөрч гарч хэлхийгс үедээ л хэлдэг. Та тэрийг нэг хүн дээр нэг тийм гүнээр айцаар эмзэгээр хүлээж авч болохгүй. Дугаал чимээгүй л хүлээгээд авч. Гомдоо тэрэггүй. Таныг тэр хүн засах гэж, танд урам өгөх гэж, таныг урт наслаасаа гэсэндээ танд итгэсэндээ хэлж байгаа ш. Тэр чинь биелж, тэр чинь жинхэнэ монгол. Монголчууд ийм л байсан. Үний алдааг нуудаггүй, үний алдааг ил хэлдэг. Алдаан дээрээс нь дөрөөлөө тэр хүнд бүр хурцалж. Үгийн ухаан, үгийн уран цэцэн гэдэг үгээр хүнийг одоо ташуурд, үгийн ташуур. Үгийн одоо онч ухаан гэдэг хүнийг жинхэнэ дотроос нь сэрээдэгчл тэр байхгүй. Жинхэнэ монгол хүнд л байдیں۔ Тэгээ тэр олон шүлгийн мөрүүд, тэр олон дууны үгнүүд агуу штэ. Лавсрунгаа тэр олон дууны үгнүүд ямар агуу. Өнөөдөр лавсрунгаа байхгүй. Лавсрунгаа тэр орыг залгах тийм гой дууч зохиолч хаана гарч ирж байгаа. Тэгээ орчинд хүн юмтайгаа л ирдэг, юм аваад хайрдаг гэдэг энэ авиас нь өөрөөх нь авиас өөртөө л явш. Бага үед нь хайрлаж, бага үед нь хамт байж, бага үед нь тэр хүний нас нь хуваалцаж, хүүрнэж, суралцаж, заалгаж тэр хүнээс жоохон ч гэсэн юм авч явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ч зутаал байна. Нэг загнуулсан даа хатуу, лавсран бол хатуу тийм нэлцгай хүн биш, хатуу. Шууд хэлдэг, шудрах хэлдэг. Тэр үүнд нь нэлцгаанаад олон хүн холдсон байдаг шүү. Тэгэл харамсаал. Одоо өнгөрсөн ойн харамсааж яах юм. Та тэр хүн шиг эргээд өөрөө тэгж өтлөөч. 1000 хүн нэлцгаанаад яах юм. Хүнд хэлэх юмаа хэлээ шууд загнаад болохгүй л ташууртаад, суртаад монголчууд ерөөдөө тэгэл зангаргаар л өссөн шүү дээ. Зангараа ер нь монголчууд гэж хатуугаараар хатуу үгээр л хүн болгож тэрээс нэлцгаанаад байвал монголчууд чи тэнэг хүмүүс аахгүй. Тэнэг зам нэгтгэхээр аюултай. А жоохон хатуу ширүүн байх тусам жинхэнэ ухааны бяд, оюуны бяд чинь монголчууд байхгүй. Дэлхийд цойлж исэн ард түмэн монголчууд. Одоо энийгээ сэргээж хөгжүүлж чадахгүй дээ. Тэр зэргийн агуу шүлэг, тэр дууны үг ч гэсэн агуу. Хүүхэн ямар гоё үгтэй дуу вэ гэдэг. Тэм гоё дуу гаргаад ирэлтэй. Тэм гоё үг гаргаад ирэлтэй. Аян гоё хий. Зарим дуу шүлэг нь гоё хэрнээ аян таалагддаг. Аян гоё байхад шүлэг нь таалагддаг. Тэр аль нь гоё болсон дууны дуучин таалагддаг. Ерөөдөө ямарваа дуу сонсохоор заавал нэг юм таалагдахгүй өргөдөх юм. Дуу тийм хүчтэй бүтдэг. Ямар гоё үгэнд хаашаа балаа хийчихэ гэмээр. Энэ ямар гоё дуу, ямар сонио үнээр дуулуулчихаа гэмээр. Манайхаас өөрсдөө дуу хоолой ус мэдэд дуулах хэрэгтэй шүү. Тэр сайхан дуу муухай дуулаа ичдэг. Дуу бүтнэ гэдэг маш нүсэр хөдөлмөр, нүсэр ухаан, нүсэр төвчээр юм ямарваа юм чинь жоохон үн цэнтэй орчлонд бол юм бүтнэ гэдэг үн цэнтэй шүү дээ. Өөрийгөө үнэлж байгаа хүнээс маш үнэтэй юм гардаг. Өөрийгөө үнэлдэггүй хүнээс зөөр шалдар улдар юм гарна да. Тэр бидний орчинд үн цэнтэй ирсэн шүү. Маш үн цэнтэй явна шүү. Хийж байгаа бүтээл болгон, хийж байгаа юм болгон чинь үнэтэй, үн цэнтэй байх ёстой. Тэгжээ таны үнэлэмж тэнгэрт таалагдана. Тэрээс дөр эсгсэн, хүний имийг хулбарлсан, дөөрөөсөн, хүн дагсан байж хизээч болохгүй. Та
та өөрийн брэнд, өөрийн нэр, өөрийн бүх юм чи өөр юм байх хэвээр. Тэгжээ та ялгах хэвээр. Яг өөр газраас та жоохон туршлага авч болно. Тэрэн дээрээ дөрүүлээд та бас өөрөө сэтгэж тарих оюунаа хөгжүүлээд өөрөөсөө нутаг нутгийнхаа ямиг, нутаг нутгийн гоё дуу, нутаг нутгийн гоё шүлэг, орчин цагийн агуу хүүхдүүд ирж штэ өнөөдөр. Энэ 3 настангуудад зориулсан шүлэг, 5 настангуудад зориулсан шүлэг, 3, 5, 7, 11, 13, 17 гэсэн энэ насны хүүхдүүд агуу хүүхдүүд шүү дээ. Яа, энэ хүүхдүүдийг хэвээр гомдоо, хуурва, нүлэмсийг үзвэ, уйлуулах, гомдоо, хуурах юм бол таны аз харна. Орчлонд энэ агуу хүүхдүүд ирчээд та нарыг бүтээх гээд, та нарын алдааг засах гээд, танд сурах гээд, танд заах гээд хажууч ирсэн байгаа шүү. Та тэр хүүхдийн ухааныг заагаад, үгийн заагаад, сэтгэлийн заагаад ингэ та дотоод төлхөөрийн та онгоолох хэвээр. Та өөрөө тэр хүүхдтэйгээ ажилд ярилцах тусам хүүхэд өөрөө онгоо. За онгоогоод ирэхээр ёстой таны бүх асуултанд хариулна харин чинь. Та нар хүүхдүүдийгээ төлхөөртөж онгоолгож чадахгүй байгаадаа л ингээл яах вэ гэж лам руу үгээд байх юм. Та нарын асуултанд хариулах хүн чинь хажууч юм байна. Хүүхэд. Та нар хүүхдийг голоод байгаа байхгүй юу? Зүгээр агараа. На ламаас чинь, на бөөгс чинь энэ наа хүүхэд чинь. Маш хүчрхэг мэдээлэлтэй өнөөдөр 90 цагийн хүүхдүүд мэдээлэл нь агуу, оюун нь агуу, тархины оюуны потенциал агуу ш наадвалж пэ. Тэгээ би та нар хүүхдүүдтэйгээ сайн ярилцаа, хүүхдүүдэд хүчрхэг ном уншуулаа, гадны гой зохиол уншуулаа. Хүүхдүүд тэрэн дээр төрсөн тархины оюун нь хөгжих гээд байгаа байхгүй юу? Та нар хүүхдэд ном уншуулахгүй байна. Гой номын дэлгүүр авч орохгүй байна. Хүүхдүүд сонирхолтой киног нь үзүүлэхгүй байна. Хүүхдтэйгээ тулж ажиллахгүй байна, ярилцахгүй байна. Хүүхдүүд ихэн мэднэ. Яг ч хүүхд мэднэ. Тэр олон агуу шидтэнгүүд хажууд чинь хүрээлээд хажууд чинь хамт байгаад ах чинь тоохгүй. За би чамд нэг юм хэлсэн шүү, чи нэг бодчоороо. Болохыг бодоороо, бүтээхийг бодоороо, хичээгээрэй. Даалгавар зүгээр эвтээх хөгч хэрэг загнаа шаардаа тулгаад тэгээд арч зүгээр л сайхан эвтээх хэлж. Чамд хэлсэн шүү, миний тэр ажлыг бүтээчээр хичээгээрэй. Тэгэд нөгөө хүч бүр өөрт нь бүр зөөрч хэлэхээр нөгөө хүч бас нэг юм бодно шүү. Юу вэ, ямар аж яах вэ гэдэг нэг юм бод. Энэ тархи нь ажилтдаг байхгүй. Ерөнхийдөө хүүхдийн тархийг та нар ажилуулна шүү дээ. Та нар хүүхдтэйгээ ярилцсан шүү. Та нар хэлнэ шүү дээ. На байд ажиллаа хэлээч. Юу ч хэлэхгүй тэгэл имлэггүйгээл энэ ямар юм уух уу? Ямар лам дээр очих уу? Юу хаанаас авах уу? Асуух уу? Гээл хүн хайгаад тана. Хажууд хүүхдтэйгээ ярилцаач. Юу юм уух? Өнөөдрийн манай монголчууд ерөөдөө жоохон эмнээс жоохон холуур байгаараа гэж хэлээ. Эмнээс. Ни алууга тийм шахмал юм бол айгүй хэрэггүй байна. Янз янзын шахмал юмуд дуугаад маш их эргэтэн систем дотроос нөгөө наалдангата шахмал юмнууд ч шохоочлт ихсээд дотроос эргэтэнгүүд маш эвгүй. Өөрөө шингийн муухгүй та. Им уучаад араас нь олдогтой шингийн муухгүй нөгөө юм энэ тэнд очиж эргэтэнгүүдэд наалдаад шохоочлт үүсээд. Тэгээ багшаа шүд чулуужаад байна гэж. Цаа тэр юм уугаад гаднаасаа шүд чинь чулуужаад доторх эргэтэнгүүд яадаг гэж санаж байна. Адилхан шүү дээ. Тэгэхээр бидний хэрэгтэй хэрэггүй юм. Үнэхээр юм уух гэдэг тийм хатуу нэг ч ажиллах шаардлага болж нөгөө нухаад уусгаад усанд уусгаад уулда өөрийнхөө эрүүл мэндийг та доторх илэг ходоод бөөр зүрхээ та өөрөө аварна. Эн чинь таны одоо өөрийн чинь андигнах, өөрийн чинь аврах, тэрэндээ хичээл зүтгэл гаргах юм чинь таны одоо хамгийн нэг номерт хэрэгжүүлэх юм чинь тэр доторх хэрэгт ингээл гэмтээхгүй байх чинь таны амьдрахын одоо том тулгуур юм да. Тийм учраас өөрийгөө таал арчлна, таал аварна, өөрөө өөртөө сайн харьцсан, хажууд хүүхдүүдтэйгээ сайн ярилцсан, үргэлж сайн ярилцжээ, хэлжээ. Миний хүнийг бодоод үзээрэй. Яавал дээр яамаар юм дээр тэгжээр наадмын хариулт өгөөрөө болох уу болохгүй яавал дээр чи нэг сайн бодоодох янз бүрийн арга гаргалгаа бодохыг хичээ. Төөрөө ингээд гоё болохын төлөө миний өмнөөс бас хүсэт гээд хүүхдүүдээ сайн хүүхдүүд толгойг хүүхдүүдээ ажил мэргэжлээ сайн ярьжээ.
Тэгээ та нар багшаа нойр гүйцэд унтахгүй байна. Шүн олон дахин сэрээд байна. Тэгээ яавал ингээ бүтэн унтах юм бэ гэж олон хүмүүс орж иж асуудаг. Та нар унтлахны өрөөндөө орныхаа хажууд юм өндөр юм тавьдгүй. Өндөр юм. Орны хажууд өндөр юм байх хэрэг та нарт ирж байгаа агаар, та нарт ирэх энерги, та нар руу ирэх урсгал тэр өндөр юм цогогдо хаагддаг. Тийм учраас орны хажууд бол янз бүрийн юм байх шаардлагагүй. Тэр хувцсан шкаф бол нөгөө талын ханд хол байх хэвээр. Яг та нарын толгоо одоо орны толгооны харалт бол элдвэлтэн байж болохгүй. Яг орныхоо толгойн хажууд том шкаф, том өндөр юм хизээж тавьж болохгүй. Тэр хэрээрээ тэр хүнд өндөр юмнууд чинь та нарт маш их одоо багшаа чэйж давчтаад агааргүйдээ зүрхээр дэлсэл идэж та нар гэртээ хаана унтаад орны хажууд юу байгаагаа анзаараач гэж. Бүх юм чинь цохилдгоо тэр шинэ урсгал чинь өөрөө ингээд цонхны агаар урсгал чинь ингээд цохилдгоогоор урсаа явдаг байхгүй юу? Чи унтчихсэн ч гэсэн. Энийгээ та нар өндөр юмар хаагаад агаараа түлхээд байгаагаа мэддэггүй. Унтлахны өрөөнд янз янзын юм үнэртүүлэхгүй орой унтах байгаа учраас янз янзын юм үнэртүүлэхгүй, янз янзын юм хийхгүй. Унтлахны өрөөнд унтахын тулд өрөөгөө яг унтаасаа 2-3 цаг юм өрөөндөө зүгээр лаа асаачих. Тэр лаа чинь бол урсдаг лаа баста, урсдаггүй лаа хизээч асааж болохгүй. 4 цаг, 24 цаг, 12 цаг асдаг лаа хаач асааж болохгүй. Тим лаан дээр нас барсан хүний муу сүнс ир суудаг шүү. Та нар гэртээ тим лаа асаагаал байвал танаа гэрт бог чөтгөр үүрлээд та нарын ажил үүс хизээч өөдлөхгүй, хизээч өөр дарагдахгүй, хизээч өвчин зовлонгоос тийм амар салахгүй. Гал гэдэг цаанаа хамгийн учиртай урсдаглаа. Урсдаглаа байх хэрээрээ харин танай амьдрал шал өөр болно. Өөр болно. Та нэг бүтэн 3 сар хэртээ нэг асаагаад үзэр урсдаглаа. Шал өөр. Байнга ууралдаг, байнга стрессдэг, байнга яолдог, байнга ийм уудаг хүмүүс өөрөө айжимдаа бүх юм нь өөрчлөгдөд байна. Аанда өөрчлөгдөд байна. Гал гэдэг агуу галчин нарыг төлөөлдөг. Тийм учраас бид нар өглөөдөө нартаага, оройдоо галтаагаа байдаг манай монголчууд. Тэр хэрээрээ бид нар их урт настай арт түмэн гайхамшигтай. Хамгийн дэлхийд нь хамгийн урт настай, хамгийн цоглог, хамгийн оюунлаг, хамгийн оюуны бяттай, эрттэй, хамгийн хүчрэхэг өстө хүний хийдгүүг, хүний сэтгэдгүүг монголчууд сэтгэж хийдэг тийм сэтгэн бодох чадвар ихтэй гүйлгээ ухаантай ерөөхдөө. Ер нь 1 номерын хүмүүс чинь манай монголчууд байсан. Тэр хэрээр одоо ч хүүхдүүдээс энийг үргэлжлүүлээд авч явж байна. Хүүхдүүдийн ухаан гэдэг тийм агуу. Тэгээс хажууд байгаа хүүхдүүдэд битгий гол, хажууд байгаа хүүхдүүдтэй илүү сайн илүү ярилцах хэрээр, ном унших хэрээр, номыг ярилцах хэрээр хүүхдэд ухаан нь тэлээл идэв. Тэгээ үргэлж одоо гэртээ сайн гал асааж, сайн гал асааж, лаагаасаа харж. Лаа харах тусам лаа танд нэг юм өгүүлдэг. Өгүүлэмж өгүүлдэг. Та яванда харах тусам л та лаанаас их юм мэдрэх болно, их юм ажиглах болно, өөрийгөө таних болно, өөртөөгөө ярилцах болно, өөрийгөө засах болно. Гал гэдэг тийм агуу өвдстэй. Та лаагаа шүт, лаагаа хүндэл, лаанда итэг, зүрх сэтгэлдээ өг. Тэгжээж бүх юм өөрчлөгдөнө. Тэгээд нэг хагас жил эртээ та яг галтаагаа тулаад нэг ажиллаад тууштай байгаад нэг үзээрээ, өөрийгөө өөрчлөх гээд үзээрээ. Та өөрчлөгдөх юм бол тэгэл танаа гэр бүл таныг дагаад аанда өөрчлөгдөнө. Эмэгтэй хүнээс бүх одоо оршихуйн бүх юм эхэлдэг учраас тийм гайхамшигтай. Гайхамшиг гэдэг чинь цаанаасаа л оршуугаасаа л бүх юм чинь тийм нандин. Тэгээ нойлын өрөөнд лаа асааж болохгүй. Нойлын өрөөнд юу байдаг вүлээ? Нойлын өрөөнд гал асааж болохгүй. Гал тоогонд гал асааж болохгүй. Яагаад гэдгийг мэдчихэв нү? За нэг хариулаатахтаа мэдж байгаа юм. Гэс. Манайхан нойлын өрөөнд лагаа асаачнаа. Гал тоогондоо лагаа асаачнаа. Тэгээд багш ажил үтдэгвэ. Нөгөө юм чи шатцсан. Унтсан. Ингээл. Та гэртээ юу хийснээ мэдээгүй.
Өөрөө өөрийнхөө гараар өөрийнхөө имийг балалж хайчаад мдэггүй яах вэ гэж асуугаагүй. Хүн ерөнхийдөө гэр орноосоо бүх юм эхэлдэг. Атаглаад хаалгаа хэлдэгч багш нь 7 хоногтой юм уу 14 хоногтой нэг удаа хаалгаа дотор гаднагүй гадаа хаалгаа эхлээд та угаачих. Гадна дотногоо шороог нь угаа. Хэртэй хаалгатай байсан тохиолдолд танаа гэрт олигтой юм орохгүй дээ. Хаалга гоё байх хэрэг танаа гэр дагаад гоё болно. Давхар гэрийн босхыг байнга угаач гэрийн босго. Босхон дээр гიშгдэггүй юм. Ямар ч босхон дээр гიშгэж болохгүй. Хамгийн цээжтэй. Босхон дээр гიშгсэн хүн аз хайртай. Хямралуунда харина. Монголчуудын цээр ёсонд орсон. Цээр ёсонд. Одоо замын хажуудлын боржуур тэрэн дээр шин гიშгэж болохгүй. Тэр чинь бас л тэрний чинь босох штэ тэр замаарч. Гიშхгүй ш. Дуураараа дэлгүүрийн босго аль чаалганы босго гიშхгүй. Монгол ёсон цээртэй тэрэн дээр суухгүй, гიშхгүй, уурлахгүй. Босго давж нулимс гарахгүй, босго давж өөлж, босго давж хэрүүл хийдгүй. Тэгвэл та тэр жилдээ өдлөхгүйтэй харин ч виз гарахгүй та хизээч идэхгүй гэж бол. Идэхгүй өвдсөн бол. Босго тийм амар чандын чанд. Да юу гэдэг танд хариулга нь хурдан. Амар. Тэр бид нар босго давж хаалга шидэж уйлж гардаг. Босго давж хаалга шидэж уурлаж гардаг. Эн чин танд эргээгээд та өөрөө өөрийнхөө гайг өөрөө чирж байгаа юм тэр. Хамгийн муу. Сүүлийн хэдэн сар байнга хүзүү ялангуяа баруун талын мөр хүзүү байнга юм хавчуулсан юм шиг унтаад сэрхээр л эвгүй болчихдаг боллоо. Бариулаад ч нэмэргүй байна. Явсан нь дээ. Яасан дээр вэ? 3 хоногийн өмнөөс бүр үзээ юу хөшөөд байгаа юм байна л да. Хуйдна гэдэг. Та доороосоо даардаг манай монголчууд. Ерөнхийдөө би доороосоо даарч болохгүй гэж хэлсэн шүү дээ. Хөлнөөсөө хизээш даарч болохгүй. Гэртээ хөл нүцгэн явж болохгүй. Баркетын шалчин таныг дааруулахгүй хэрнээ хөлийн уллаал та хүүтийн юм дээр тавьсан бол та жиндэн. Алтгоондоо хөл нүцгэн орох, нойлын өрөөндөө хөл нүцгэн ороод байвал та нэмэгтэй хүн доороосоо даарахыг цэриос гэж үздэг. Хамгийн цээртэй. Хамгийн дулаалдаг хүн чинь эмэгтэй хүн. Эмэгтэй хамгийн дулаалах. Та хөлнөөсөө даараад байвал дээшигээ хөөрнө. Энэ дээгүүрхийн булчин гучин зангирчтэй. Хамгийн муу. Энд чинь даарсан их. Ийшээгээ хөөрсөн бол та унтаж чадахгүй. Таныг унтуулахгүй. Дээшээгээ бүр толгоороо бүр тэр хөөрөлтийг буулгахгүй толгоороо хөөрчдөг. Одоо та толгоогоо дараад үзэр зулаач юм. Хүүхдийн зулаа шиг юм зөөлхөн памбаацсан байгаа. Наадах нь тархины даралт гэж хэлдэг. За одоо над дээр л ирж имчлүүлэнд одоо өөр ямар ч арга байхгүй. Наа чи ийм уугаач идэхгүй. Тэгээ та нар ингээд энийгээрээ ингээд хуйн гэж ярьдаг та нар. Энийгээр ингээд хөөрөөд хатуураад ингээд ирдэг. Тэгээ тэр нь юусо бууж өгдөг. Тэнгүүд ачаад махан байраа дээр очингууд нөгөөдөл нь бомб тавингуудаа нөгөөт рүү чинь зүүгээр шивээд бүр цусын нанаа ичнаа. Энэ хамгийн буруу имчилгээ. Хизээч монголчууд биенээсээ цус гаргаж болохгүй. Хүний биед хамгийн үн цэнтэй юм чинь цус шүү. Цусаа юулхийг тэнгэр цэрдэг. Цэр ёсон дор. Хамраасаар цус гаргаж болохгүй. Хамгийн та цусаа өөрийнхөө цусыг та өөрөө л арчлаж өөрийнхөө биеийг та өөрөө л тордно. Тийм учраас энэ чинь бомб тавилах тусам та нойргүй болно. Нойр хүрэхгүй. Бомб гэдэг хамгийн буруу имчилгээ юм даа. 20 дугаар зуунд л байсан бомб одоо ч 21 дугаар зуун бүх юм өөрчлөгдөж ах чинь нөгөө бомб нь хэвээрэл ах юм. Яасан салдгүй нэг сони имчилгээ гэдэг. Би тэр бомбонд дуртай биш. Харин иймэрхүү өвчтэй хүмүүсийг харин хурдан имчилнэ шүү. Зүгээр л хүрээ дээр. Ийм өвчтэй хүмүүс юусэн унтаж чадахгүй сүулдэ бүр тэрэндээ дийлээ бүр хүзүүн гоёодод бүр ингээд бүр улам өвчөө ороо явчихдаг. Тийм хэцүү хүнд үед. Мэднэ иймэрхүү хүмүүс их ирж ирсэн. Та ирж өөр имчилгээг аваарай. Би чи юу ярьж илаа? Эмэгтэйчүүдийн талаар ярьсан тийм. Тэгээ хаалганы босго үргэлж угааж танаа гэрлүү шороо орох ёсгүй, коридорын шороо, гутлын шороо орох ёсгүй. Хамгийн цэвэр ариун байх ёстой гэр орон чинь.
Гэрчээдэндээ чигтэй цэвэрлэгээ хийн. Цонхыг 7 хоног тутамдаа байнга хураа шороог нь арчижээ. Тэгээд салхивчаар илүүх нөгөө гадаа шороо машины шороо тоос агаарт ингээл дандаа л цонхыг шороо татах гэдэг үргэлж одоо тэрийг бас арчиж байна. Тэгээд өдрөөс өдөрт 2 хоногтой 3 хоногтой дандаа гэртээ сайн лаа асаажээ. Тэгээд лаа асаасан үед бол уйлж болохгүй. Лаа асаасан үед хэрүүл хийж болохгүй. Лаа асаасан үед гомдол мэдэрж болохгүй. Зарга хийж болохгүй. Хүнтэй хов ярьж болохгүй. Лаа асаачаад буруу юм хийгээд байваа болохгүй шүү. Нөгөө галаар дамжуулаад өвгдөөд чинь таныг жинхэнэ сонсон ш. Тийм учраас гал гэдэг чинь өөрөө тэнгэрийн мэдээллийг дамжуулдаг. Гал ус хоёр. Тийм учраас галтаа зөв харьцсан, устаа зөв харьцсан. Тийм агуу арт түмч монголчууд мэддэг учраас. Яахаа мэддэг учраас тийм агуу. Усыг бас хамаагүй онгоолгож, ширүүн онгоолгож болохгүй. Устаа зөөлхөн харьцсан. Хэдий ч нэ усан та хүндэтгэл үзүүлэхээр ус буцаагаад танд бас өгөөж өгнө. Ууж байгаа шингэнээр чинь дамжуулж юм болгон амьтай. Ус амьтай, гал амьтай. Нойлын ус, карантины ус гэдэг те. Та нар нойлын хол гэж хэлж ус шүү дээ. Та зөв харьцах хэрээр буцаад мэдээлэл нь зөв ирнэ. Та жоо ууртаа, догшин, ширүүн байх хэрээр аюултай. Тэгэхээр хүн аль харьцаж байгаа юмтайгаа маш сэтгэл зүгээрээ, дотоод сэтгэлээрээ зөөлхөн, айдуу, тайван, хүн чанар, хүн сэтгэлээс юмд хандлага нэг зөв байх ёстой шүү. Тэгжээ та зөв ижээ, зөв эмээ, зөв эгчин, зөв багш нь байх ёстой шүү та. Тэгжээж олон эмэгтэйчүүдэд та үлгэрлэхээ. Үлгэрлэнэ. Маргааш багш дээр ирээд бас 4-5 ирээд бас зөвлөгөөнүүдээ авч болно. Миний өнөөдөр ярих гэсэн сэдвүүдийг бас сонсож болно. Ирээд надтай асуугаад ярилцаж болно. Одоо завтаа бол манайхаж одоо тэгэл хагас тусын болохоор бүгд завгүй юм билээ дээ. Ягаад завгүй болчтой. Өнөөдрийн бага насны хүүхдүүд өстө өрөвдмөр байна. Та нар загинхан л ихсээд ах яа. Тэр хүүхд ерөөсөө хүүхдтэйгээ ярилцахгүй юм. Орондоо шээлээ гэж загин, даалгавраа хийсэнгүү гэж загин, залхуурлаа гэж нэг уурлан те. Ерөөсөө тэгж болохгүй. Хүүхд чи хүүхд штэ. Хүүхд эрүүл мэндийн байдлаас болоод хичээлээс хоцорч болно. Ойлгохгүйс болоод. Хүүхд яагаад ойлгохгүй юм? Хүүхд ээжээсээ гарахынхаа л гидсэндээ тоон устай байсан. Одоо 7 дугаар ангийн хүүхд, одоо 8 дугаар ангийн хүүхд, одоо 5 дугаар ангийн хүүхд ээж болно сургуулийн хүүхд. Хичээлдээ нэгээс сураад байдаг. Давтуулахгүй бол ингээд сулгарчих гэдэг. Цаанаасаа л болохгүй болдог. Давтахаараа гайгүй жоон давтуулахгүй нэг хэд онцгоор л ингээд мартчихад байх юм. Дахин бүр ингэхгүй л гээд яриад идэг ээж нар. Энэ ямар хүүхдүүд тэгдэг вэхээр гидсэндээ тоон устай байсан хүүхэд тэгээ тарих мэдрэлийн систем гүйцэд хөдөлсөн учраас тарих гүйцэд ажиллаж өгөхгүй гэсэн механизм. Тэгээ хоёр багш нь хүүхдийн толгойг эмчилж зөв ажилуулж механизмын зөв болохоор тарих зүгээр тэр хүүхдийн хүссэн нөгөө тарих чинь зүгээр тогтоож үргэлжлүүлэхээ тэлхээ тарих гэдэг өөрөө та нарыг өрхөд хүний тарихын бие организм өөрөө танаас илүү ухаалаг систем. Юу боловсруулах, юуг хаягдлуулгаж гаргах, юуг шингээх тогтоохоо бие организм танаас илүү ухаантай ш. Та өөрөө босон болоог юм амрууга хогийн сав шиг чихээл гэдгээ жоохон болж үзээрэй. Жоохон ухаантай, жоохон зөв байх ёстой ш. Одооноос өөрийнхөө эрүүл мэндийг мэдэж их л зөв хооллож, их л зөв байхгүй бол маш их одоо эрүүл мэндээ алдаж манай монголчууд ямар их хавдар гэдэг илэгний хавдар, ходоодны хавдар дуулдаад байна. Ямар их нас баралт ихсээд байна. Тэрэн дээр хоёр багш нэг хэмзэглэж байна. Тэгээ тэр олон яаралтай өвчтөнгүүд дэвлээс ирж зөвлөгөө авч болно. Шаардлагатай бол битэрээр эмчилүүлж болно. Эрүүл мэндийн тал дээр бол маш их туслана. Тэр системийн өвчтөе хүмүүс хордлогонд орсон, хорлогын гадагшлахгүй байгаа, маш их өтгөн хатдаг. Нойргүйдэлд орсон, байнга толгоо өвдөж, шилэн үзэг хүшдэг. Үргэлж нүдний шил, насан туршдаа нүдний шилтэй явж байгаа хүмүүс ирж болно. Нойргүйдэлд орсон, өтгий хатдаг. Байнга таргалаад байдаг, турч чаддгүй хүүхнүүд байна. Хоолны бүр тийм рефлекстэй. Эдхийн төлөө төрсөн. Идэхгүй л бол ингээд сууч чаддгүй хүмүүс бас биш тийм сонь хүмүүс. Тэр бол ёстой болохгүй шүү.
За өргөл манай монголчууд өргөл өргөх сайн гэд маш их сүү өргөд хама энийгээ зогсоогоор. Одоо багш нь өргөл гэхээсээ илүү та өгж амьдр, хүнд өг. Одоо тэнгэрт өг. Өвгдөөцд өг. За өвгдөөц минь би та нартай сайхан гарын сүгөө ууя. Сайхан гарын цайгаа ууя. Энэ удаа би сүү хөрүүлсэн. Жохон шар тус хийцээ. Сайхан 10 гүрэл зурсаа та нартай. Ерөөсө тэнгэр дандаа өгч амьдр. Хүүхдүүдтэй өгч амьдр. Хүүхдийн гар алга дэлгэж амьдр. Тэгвэл та нарын ажил үүснэ бүтэхгүй байгаа юм чи аанда гоё болно. Аанда хажуудах би ч хажууд хүүхдүүдэд анзаар тэднийг баярлуул. Баярлуулах гэж яарад иж болохгүй. Нэгээр нь 7-7 хоногт нэгээр нь бөөнөр нь баярлуулах гал яарч болохгүй. Ямарваа юм чи учиртай ш. Зээн хүүхдлийг оюунлах шүү. Зөөлөн жигтэй дуулууртаа бас под тэгээд бас хэдүү хэлждэг. Их оюунлах хүүхд байгаа гэсэн хүүхдээс л эхэлнэ штэ. Нэмээдээ туслаараа. Өмнөх нь ажлын ингээд нэмэх нь эрүүл мэндийг ингээд минийхөө эмигээ хурдан идэх нэг эмигээ нэг гой бодотохоор эмээ нэг гой унтмаар юм. Ерөөд хүүхдүүдтэй илүү гой элдэн далангуу байж үзээрэй. Тэр хэрээрээ л гой болно шүү. За хүүхдэд нэр өгөх. Хүүхдийн нэр сольж болохгүй. Хүүхдийн овог сольж болохгүй хамгийн цээртэй. Хүүхд төрсөн эцгээрээ л овоглох ёстой. Овог хизээс сольж болохгүй. Та сольсон ч тэнгэр тэр чи мэдж байгаа. Хүүхдийн нэр бас сольж болохгүй. Яг хэрэг үнэхээр солих шаардлагатай бол одоо яг багш дээр багш нь одоо тэнгэрт хэлж байгаа л 1 2 бас тийм юм хийж үзлээ болох юм дээр болдгүй юм байна. Болдсон билээ шүү. Тэмшээс овог болж хизээс солихгүй шүү. Энэ хоёр салцсан. Салаад утцсан. Овгийн солилцсон гэж ёстой болохгүй. Яага болохгүй гэхээр яг дараагийн одоо өмнөх аав нас барцсан юм өмнөх аав нь салцсан болоод дараа нь дахиад нөгөө өөр хүнтэй сунгуудаа нөгөө хүнээрээ дүүтэй нийтлэгээ овоглуулчих юм манай ээж нь овгийн дараагийн ааваар одоо том өвгөө овоглож штэ. Овгсон та хүүдээ асар том одоо буруу юм хийж гин гэсэн үг. Яагаад та мөнх биш. Та хүүхдээсээ төрүүлээ тэнгэрт халина. Хүүхд чинь бас таны насыг бүр өндөр насыг туулна. Тэр нэг овгоо мэдхгүй. Төрсөн эцгээ мэдхгүй. Ингээ таны өгсөн овгоор л явж байгаа ш. Тэр нэг хүүхэд өндөр насанд очиод өөхөх болдог. Овг нь тэнгэрт биш болдог. Эн чинь чиний аав биш биш. Чиний цус яс биш вэ наа. Танаа удам биш вэ наа. Энэ одоо хин юм бэ гэдэг ингээд. Нөгөө хүний чинь тэнгэр авдаггүй. Хүнийг эцгээр нь авдсан шүү. Эцгийн нэрээр. Ээд эцэг гэдэг хүний нэрийг сольж болохгүй. Тэр сольсон хүн тэнгэр цээртэй. Хамгийн цээртэй. Өхөөсөө өмнө за уучлаарай. Ээж нь эмээ ийм том нүгэл хийсэн шүү. Одоо чи минь уучлаарай. Одоо амьд цэрээ 90 сар бол байгаад одоо учрын чамд тайлж хэлье гэд. Одоо 90 сар бол байгаа дээрээ нөгөө хүүхдэд аминчилж өөрт нь хичээнгүүлэн учрыг хэлж өгөөрөө. Алстаа чим ийм байхыг хичээгээрээ. Ийм учиртай юм шүү гэдгийг та нар амьддаа хэлнэ. Одоо хүртэл над дээр одоо шилэл 20 хүн орж ирэхэд нэг нь эцгээ мэддэг. Багшаа би бутаж ин гэсэнгээл буруу юм яриа явж идэг. Иргэний мэдээллийн төв дээр очиод тэр юунд архивын юунаас шүүлэг наатгаа. Бүх юм шүүлэхэд тэнд бүх юм байдаг. Байхгүй юм байхгүй. Тэндээс олж аа. Тэний эцэг чинь амт цэрүүнд байсан тэнд байж байгаа зүгээр очиж олж авъя. Тэг хүн үнний мөртөө явах ёстой. Тэгээ овг нь буруу сольчвал нөгөө өвч чинь чаас овг нь буруу болохоор ажил нь бүтдэггүй, амьдрал нь тогтдоггүй, өөр хүүхэд нь тогтдоггүй. Та нар юу холио бантан хутгачаад хүний балиартуулж хачаа тэрийг мэдэхгүй нөгөө хүүхэд нь болдгоо. Тэгээ хүүхдийг яана гээгүүгээд идэг. Юу нь болохгүй байгааг мэддэггүй. Нэрнээсээ л овгноос л эхэлнэ шүү дээ. Хүн чинь. Хүүхдийн нэрэнд гариг орсон нэр өгөхгүй шүү. Өнөөдрийн 21-р зууны агуу хүүхдүүд бол маш хүчтэй хүүхдүүд ирж байгаа. Маш хүчтэй энергитэй, хүчтэй хөгжилтэй хүүхдүүдэд гариг орсон нэр өгөхгүй. Даваа, бям, ням гэсэн нэр тэр нэрэн дотор тийм үг орж болохгүй шүү. Хүүхдүүдэнд амьд нэр өгнө. Амьд нэр өгнө. Агуу нэр, хол нэр өгнө. Хүний нэр орчлон давтагддаггүй. Давтагдахгүй. Өнөөдөр Монголд байгаа нэрийг хүүхдэд өгч болохгүй.
нэр давтагдаж болохгүй. Олон гам бол дээшээ өгч чинь олон гам бол за эцгэрэл нэг ялгагдах юм да. Зарим нь өөр эцгэр бас давхцчихнаа бас. Нөгөө нэр сольж ятах оронд. Тэгээд тэр тэнгэрчээс бүр сони юм болов. Тийм учраас хүний нэр давхсаж болохгүй, хүний овог давхсаж болохгүй. Юм гэж юм болгонд учир биш. Тэр хүүхдийн овог сойсондоо тэр шиг өөрийнх нь овгоор овглоороо та нар. Уучлаарай гэж хэлж хагаад. Багт нь авчиж үг солио ичдэг. Хизээч тэгж болохгүй. Хүний нэрийг бас дураараа сольж болохгүй. Ёстой болохгүй. Одооний энэ 21-р зуунд төрж байгаа хүүхдүүдийн дайхыг авах гэдэг. Тэр дайх авахд ээж аав хоёр л аав та нар очихгүй шүү. Ээж аав хоёр хүүхдээ сайхан одоо 2-3 хоногийн өмнөөс дайхыг авахд биеийн бэлтэн, эрүүл мэндийн бэлтэн, ханиадтай бол болохгүй, өвчтөй бол болохгүй, жоо нойр дутуу бол болохгүй. Ерөөд болохгүй юм их байна. Тэг боллоо гэж үзвэл ээж аав хоёр өөрсдөө л гар өрн. Тэгэл болоо өөр хинч хүрэхгүй. Хориотой. Аха эмээ өвөгийг хөрүүлчихээр нөгөө эмээ нь хагалгаанд орцсон байдаг, оюутай байдаг, өвөө нь хадаастай байдаг, бүтэн шүд байдгүй, бүтэн үс байдгүй, бүтэн нойр байдгүй нэг тийм өвчтөн хүмүүс толгоонд хүрэх гээд байна. Тэр энэ хүүхдийн тэр агуу үс гэдэг чинь өөрөө би хэлдэг чинь үс өөрөө мэдээллийн орон зай. Энэ үс гэдэг өөрөө мэдээллийн орон зай тийм хамаагүй зовлон тээсэн, их нүгэл хийсэн, ханаа сольсон, үрээ сольсон, ханаасаа эрт хагтсан, олон хагалгаанд орсон, олон нөхөр сольсон, одоо таяг тулж байгаа, одоо тэгээ шүдгүү болцсон. Тэгээ юу гэдэг нэг л ноото. Ерөнхийдөө одооний монголчууд нэг л эвгүй байна. Тийм учраас би хэдэн нас ч гэсэн ерөнхийдөө эмээ өвөх нь гараа битгий хүргээ. Тэгээ цаанаа өртөө байдаг, тэгээ өршөртэй байдаг, зовлонтой байдаг, нойргүй байдаг. Эрүүл мэндийн талаас нэг л биш. Болохгүй. Зүгээр л цэвэр ариун хүүхдүүд цэвэр ариунаар нь л байлга. Та нар хүрсэн үрэг наа чи хүн болно. Өөрөө болчин та нараа дутхгүй. Та нар хүрээгүй байх таарин сайн. Дараа нь хөө миний өхөр толгойн милааг харин дараа нь гарын цайлга та нар. Хажууд нь биш. 1-2 хоногийн дараа. Эхний 3 өдөр үсийн ээж хоёр нь өөрснөө гар хурж өөрснөө аавна. Өөрснөө яг дээж наваад өсчөнд очиод машин тулсан ч болно. Гэртээ өгдөгсөн. Үс авдаг өдөр хүүхдийг өөлүүлэхгүй. Үс авсан өдөр нь 3 хоногтой өөлүүлэхгүй, уурлуулахгүй. Тэр 3 хоногтой маш гоё зөөлөн хоолоор хүүхдийг аргадаж. Тэгээ ойрхон бас толгойн сан шавшиж өгнө. Бүлийн усаар сайхан шавшаад энэ ирэхэд хүүхд ингээд байн толгоогоо хэлээд хүүхдээ тааг болчдөг. Тэгээ хүүхдээ болж игэл бага насанд нь авал илүү сайн шүү. Бага насанд нь 2-3 удаа авал 2 жил дотор юм уу 3 жил дотор ойрхон авал их зүгээр. Эсвэл жилдээ 2 удаа ч юм авчвал ойрхон авчвал их зүгээр. Бага насанд нь авчвал их зүгээр. Зарим хүүхэд үс авах хэрээр хилд ордог, хөлд ордог. Зарим хүүхэд үс авах хэрээр ухаанд хэлдэг. Ухаан үг яриа болон тодроод байгаа байхгүй. Үсийг авцсан чи багшаа юу вэ нөгөө чи хилд ороод үг яриа дэлтэй байл. Энд чинь билж үс гэдэг чинь өөрөө оюуны анти. Таны ухамсар оюун санааны чинь мэдээлэл хамаг мэдээллийг үс чинь хадгалдаг. Тийм учраас үсээ гимтээж болохгүй, хамаагүй төлж болохгүй, хамаагүй хаачаар буржилж болохгүй, олон удаа хийм хийлгэж болохгүй, олон удаа бодуулж болохгүй. Нэг 3 сардаа юм уу 5 сардаа нэг байж болно. Багш нь одоо 10 хэдэн жил болж байна. Би ч 5-6 одоо үсээ хусуулсан. Сая намар бас надыг үсээ хусгсан. Одоо өвөл ирж энэ өшөөгөр энэ удаадаа би хусамгүй байна гэж багш нь бүр маш жижигхэн болгосон. Одоо ингэ жоохон халимаг тавьж яваад байгаа багш нь. Одоо нэг хэсэгтээ бас ингэ жоохон халимгаар явж жоохон толгой өнгө явдаг юм билүү гэж бодоолээ. Бас маш олон жил би хавчаар зүүж. Ерөөдөө үсийг бол дандаа хавчих хэвээр, боох хэвээр, шүлжих хэвээр, үс задгаа тавихыг цээрэлдэг ард юм. Маш цээр ёсонд ордог. Үс задгаа тавиад байвал та үс задгаа тавил тань юрч үтгэхгүй. Маш их саад орж ирнэ. Маш их хил ам өөр гарч ирнэ. Танд ирэх юм өөрөө хажуугаар ч өнгөрөөд ирнэ гэсэн үг. Даамны ишиг харьсан хог арчаагүй мө хог гэл дуугүй байж байгаа хажуугаар нэг юм хэлээд ир. Тэр чинь л байхгүй. Та нар нөгөө таалгамжгүй хувцалдсан. Таалгамжгүй үсээ засцсан учраас тэр ахмадууд нэг юм хэлээд ш.
Хилдэг л өст хуучин. Тэгэл ирээл ингээл чимхдэг байсан. Тэм учраас үс гэдэг тийм агуу. Тийм учраас өнөөдрийн шинэ эртний хүүхдүүдэд хэлж шít энэ шинэ эртний хүүхдүүд цаанаасаа хүчтэй өгөгдөлтөй ирсэн багш нас маш олон жоох хүүхдүүдээс эмчилж тэднийг аргадаж ариусгаж би өөрөө одоо нэрагаас нь эмчилж шít одоо хурдан хилд оруулах, үеийнхэнтэй зэрэгцүүлж одоо торниулах, хилд оруулах, хөлд оруулах, оюун санааг нь хурдан хөглөж одоо гидсэндээ тоностой байсан хүүхдүүд чинь маш их бас тархи даралтаа толгоон дэш хөөрцөн эвгүй орж иж байгаа. Тийм хүмүүс чи хилд орох нь удаан, хөлд орох нь удаан, юм ойлгох нь удаан. Мэдээд байгаа хэрнээ ингээ тэрийг хүнд илэрхийлж чадахгүй бас. Тиймэрхүү хүмүүсүүдийг авчирч үзүүлж болно. Гоё эмчилж өгье. Энэ тэрнээс салахгүй байгаа ямар ч юм уугаад нэг л намдаж өгөхгүй байгаа хүмүүс ирж болно. Ерөөдөө монголчуудыг эрүүл байх ерөөд надад тэгдэж чи монголчуудыг өвтгөж болохгүй. Монголчууд бүгд эрүүл байх хэвээр өвчин хэлэх ёсгүй. Янз янзын асуудал гаргаж болохгүй. Бүх юмыг чи хариуцсан гэдэг. Надад одоо тийм шаардлага тийм хатуу штэ минийх бол маш хатуу. Тэнгэрт өгч байж авна гэдэг. Тэгээ төлбөр тооцоог хэлж байгаа гэсэн үг. Төлбөр төлөөгүй хүмүүс тэнгэрт өртөө гэсэн үг. Хит нугалж тэнгэр аавн танаас алстаа. Тэр ерөөдөө тэнгэрт бол ерөөдөө үнгүй юм гэж орчлон байхгүй. Үнгүй юм гэж. Аавда ээж дэмжлэг өгч гэсэн ч төлбөртөө. Би жишээлбэл. Бас нэг өөрийн юм даа гэж бас нэг үн төлбөргүй өгөхөр одоо хугацаанд дуусаа одоо төлбөртөө болго гэдэг. Тэг юм болгон юм чинь ерөөдөө бид нар орчлон дээрсэн бид нар их үнцэнтэй хүмүүс. Юмыг үнэлт сур. Үнэлэх, хүндлэх, хайрлах, итгэх, тэгээ сэтгэх хэрэгтэй. Тэгжээж оршихуй чинь зөв хөглөдөг зөв явна. Хэдий ч нэ та төлбөр зөв хийж өөртөө итгэлтэй зөв байх тусам тэнгэрт та таалагд, өгдөөцтэй таалагд. Бүр төлбөрөө бүтэн ичээр тэнгэр айгүй баярлаад ах юм би өөр гайхаж юу ямар эвгүй юм бэ гэд. Яагаад хийж байгаа юм бол их сони юм билээ. Одоо өөрөө нөө тэнгэрүүл хийж байгаа болохоор бас гайхан их байна багш нь. Тэгээ өнөөдөр эмгтээчүүд үсээ бити задгаа тавиараа. Үс задгаа тавих хэрээр ерөөдөө тийм босоо заяа чинь наалын шүү. Тийм үсээ бид нар монголчууд босоо заяа, босоо тавилантай ард түмэн байнга ийм л байсан. Тэгээ бидрээс улбалаад бидний энэ үр удам хүүхдүүд бидний энэ бүх юмыг залгамжилж авч явах учраас бид нар одоо амьд сэрүүн байхдаа үлгэрлэх тэдрийг бүх юмаа дамжуулах үүднээс өөр хүүхдүүдтэй. Тийм учраас үргэлж одоо зөв байх хэрэгтэй. Ээж тэр мөн өөрсдөө зөв байж бид нар гоё болно. За асуулт байна уу? За ойлгож байна та нар минь. Хүсээгүй хүүхэд их ирж байна гэдэг. Хүсээгүй хүүхэд их ирж байна. Энэ бол аюул шүү гэж. За хүсээгүй хүүхэд их ирж байна. Энэ бол аюулаа гэж. Ямар хүүхдийг хүсээгүй хүүхэд гэдэг юм бэ? За энийгээр бас яримгүй байна одоо. Хүүхдүүд сонсож байгаа болохоор багш нь. Хүсээгүй хүүхэд их төрж байна гэдэг. Энэ бол аюулын тохиол гэдэг. Охин хүүхдийн чихийг цоолохгүй шүү. Чихийг цоолж эмийг зүүхгүй шүү. Одоо охтуудынхаа чихэнд эмийг аваараа. 16, 18 хүрж иж хүүхэд чихээ, охин хүүхэд чихээ цоолуулнаа. Одоо өнөөдөр ч одоо юу вэ? 3 настай, 5 настай тэр жоохон нэлхэмэнд ухаанд суугаагүй, ухаан ч олигтой ороогүй. Хичээл номч шамдаж чадахгүй, жоохон уучраа олохгүй байгаа хүүхдээ.
чихийн цоолоод эмэг зүлгцсэн байх юм аа. Энэ бол тэнгэр ёсонд хамгийн цээр ёсонд ордог ш. Болохгүй. Одоо энэ хүүхдүүд 13-та 14, 5-та хүүхдүүд жирэмслээд дээ шүү. Танай охтууд яг ингэж явна шүү энэ насан дээр. Энэ талаар харин дараа нь хажууд ирэх чинь би ярьж өгье. Та нараас одоо миний энэ хажууд нь очиод одоо би ингээд ирэхээр ярьж өгье гэдэг байгаа юм та бичиж аваа өөрснөө. Тэгээ надад ирээд наатаа яагаад би дараа над дээр ирэхэд би өөрөө мартсан байж болно ш. Та нар сэргээж надаас асууш шүү. Та нэг ингэсэн энийг та ярьж өгөөч гэж. Хүүхдийн чихийг цоолж болохгүй. Хамгийн цээртэй. Ёстой болохгүй. Хүнээс сайн уучлалт гуйж сур. Сайн уучлалт гуйж сур хүнээс. Хэдий чиний та хүнээс уучлалт гуйх тусам дотоос сэтгэл онгоодог. Сэтгэл нэг амар амгалан болно доо харин ч нэг. Хүнээс уучлалт гуйж чаддаггүй. Хүний нүүрлүү игцхарч чаддаггүй. Нэг хулгай нүдтэй, хулгай царайтай, хулгай өвгтэй хүмүүс эдий хүний үгээр үг хийсэн. Тийм хүмүүс хизээч өөдөлдөггүй. Удам ч хүлээж авдаггүй, голдог. Тийм учраас уучлалт гуйж сураараа. Сайн уучлалт гуугаараа гэж багш хэлээд байгаа шүү. Сайн уучлалт гуугаач. Уучлалт гуйсараа та нар шал өөрчлөгдөнө. Өөрчлөгдөнө. Шал өөр болно. Уучлалт гуйч тийм ичвтер юм уу? Гүү штэ. Ухаантай хүн ч л уучлалт гуйдаг баг. Уучлаарай. Өшөөгөөрэй. Ухаантай хүний зан. Тэр нэг харгис зантай хатуу хөхтэй хүн чинь. Тэг яхир гэж ярьдаг та нар. Айгуу муухай яхир зантай шүү дээ. Ядаргаатай өгөн цаанаа нэг зэвүү. Тэсэн гол дортлын муухай хилдэг гэх. Тэгээд тэр чинь жинхэнэ монгол хүн дээ. Тийм хүний чинь тэнгэр шүтээд таны дэргэд хүчээр байлгаад байгаа. Хүчээр байлгаад байгаа. Тэр хүний сонирхол нь шал итгээд хоол нь бас итгээд, хөдөлгөөн нь бас итгээд, бас юм сонин байдаг. Ажиглаалаараа. Удам дотор нэгээс хоёр нэг ийм хүн байдаг. Өсрөө 3 хүн ийм хүн байдаг. Ийм хүмүүсээс та нарыг суралцах болно. Ийм хүмүүсийг дагуулд их сайн. Босоо заяа чинь зүгээр гялтаагаал юм гэсэн. Гялтаагаал юм гэсэн. Сайн шүү. Тийм хүмүүсээс нүрээ бууруулж болохгүй. Хамгийн болохгүй. За хоолыг их бага идэх шүү. Хоолыг амсаал цад гэж байна шүү дээ. Амсаал цад. Барж биш. Амсад цад. Одоо баржийн сэтгэл нь амраад байгаа юм шиг. Барахгүй бол нөгөө хоолоо дутуу итцэг л нойрон ч хүрэхгүй байх шиг. Гарч явж чадахгүй ч байх шиг. Нөгөө ходоодоо гитрхи ходоодыг хоолоор дүүргэхээр аюултай. Амсад цад гэдэг байгаа шүү дээ. Амсад цад гэж жоо жингээ хас. Жингээ бууруул. Жингээ илүүтэлтэй байх чинь тийм сайн биш. Ерөнхийдөө тэнгэр бол тарган үн дуртай биш. Тэр хоолны сав дуртай биш гэж явах шиг. Тэр хоолны дуртай, хоолны савуудад тийм дуртай биш. Биш шүү. Тэнгэрт гологдчихвоо. Та нар хоол бага идэж үзээрэй. За асуулт байна уу та нарт? Монгол дээлийг нэг сайхан Монгол дээлийн өмсгийн хүүхнүүд. Тэгээ Монгол дээлийн өмсгийг үсээ дээгүүр ингээ задгаа хайчих. Ерөөдөө энэ үсийг задгаа хаяхаар тэнгэрт бол үсийг асгана гэж яа. Чи яа үсээ асгаад байгаа юм гэж ярьдэн ш. Үсийг асгаж болохгүй. Айгуу муу дандаа үсийг шүлж гин. Шүлжил чи тэнгэрт таалагдана та. Үсийг дээлэн дээр задгаа тавихыг цээрийн ёс. Ерөнхийдөө эмэгтэй хүн үс задгаалахыг цээрийн ёс гэж үздэг. Цээрийн ёс. Та үс задгаалаад байвал нэг сайн биш. Юм сайн биш шүү. Өөрийгөө та ажиглаа л агараа. Нэг л сайн биш. Юм чи болохгүй байвал үснээсээ болж гинэ л гэд ойлгож байгаа. Үснээсээ. Үс задгаалахыг цээрлэн, хумсаа ургуулахыг цээрлэн, хувцас сольж хамаагүй хүний хувцас сольж өмсөхийг цээрлэн, хүний ямаар гоёхыг цээрлэн.
Ерөөдөө эмэгтэй хүн бол гэдэг тийм ариун, цэвэрч, нямбай, цэгцтэй, дэгтэй. Хүний ямаар дандаа өөрийнхөө юмаар арчилдаг. Гэтэ нэг хувцсыг олон жил өмсөж болохгүй. Олон жил. Хүний хувцас өмсөж болохгүй. Тэгээ ээжийн хувцсыг, өвөөгөө хувцс, эмээгийн хувцс, дээлийн хувцсыг, гутлын, бүсийг манайх авчдаг, хэргэлдэг. Энэ тийм сайн биш. Сайн биш. Хүний юм хүнээрээ л дуустыг. Тэр хүнийг тэнгэр тайлахт нь хамгийн имийг шатаагаад өөртөө цуг явуул. Тэгвэл та нар энэ шал өөрөөр амьдрах, гоё амьдрна. Явуулаагүйгээсээ болоо та нар энэ дутуу заяатай яваад байгаа. Бүгдийг нь явуулсан бол та нар арай юм чинь өөрчлөгдөж байна. Жага амьдралын төвшин ахиж ирнэ гэсэн. Ямар хүнийг явуулахдаа юмын өөрт нь бүрэн гүйцэд өгч явал. Өгч сур. Манайхан ч цүнхлийг аваад, гутлыг аваад, эмгийг аваад хамгийн олигтойг түүгээд авчихдээ. Энэ ёстой болохгүй. Тэгэхээр тэр хүн чи явахдаа тэр олигтой юм аваа явж болдгоо юм уу? Хамгийн эмийг өөрт нь өгж явал ижиг ааваа ахаа ихчээ. Олон жил өмссөн хувцсыг явуулахгүй. Олон жил. Ерөнхийдөө тэнгэр бол 3-5 жил нэг хувцсыг яасан ч удаан өмсдөг нь 2 жил өмсөөс солигдоод байгаа. Би болохоор 2 жил өмсөөд солигд манайхад тийм боломж байна уугүй юу бас. Хүнд хүмүүс их байдаг. Амьдрал нь хүнд. За дийлэнх нь тэг боломжтой хүмүүс болж л байгаа. За дээш бас чадхаараа хилээл байгаа. Чадвал та нар 2 жил тутамд бүх хувцаал солиод ивэл тэнгэрт бас таалагднаа л гэсэн үг. Их өвдөд ивэл өсөө хус гэдэг. Ерөөдөө 5-7 жил тутам л өсөө хус гэдэг тэнгэр эр эмгүү хүүхдийн өсгөж гэсэн. Ааш гаргаад хатуу зан гаргаад өвчөө ороогоод ивэл үсийг аав гэдэг байхгүй. Нэгсэндээ дом юм да, дом юм. Та нар ч гэсэн өвчөө ирээд ажил амьдрал гацаад нэг л биш бол үсээ аав. Дом гэдэг утгаараа тэгэл бодчих. Тэр нэг жоох малгай тавьж байгаа юм уу? Болчих шүү дээ. Урган шүү дээ үс. Амьдрал гэдэг тийм баялаг, баян агуу. Юу л бол юу вэ? Бид нар бас 21-р зууныг дамжин амьдарч байгаа манай монголчууд бас агуу том гүрэн ус гэж явдаг ерөөхдөө эхлэхдээ их Монгол ус, том ус, гүрэн ус. Их Монгол улсын агуу хаадын үр сад бид нэр бүх талаараа агуу оюун санаагаараа энерги эрчмээрээ зүн бэлгээрээ хөх толбоороо ид шидээрээ монголчууд бол цусны хүртэл цэвэр ариун ийм агуу арт юм. Тийм учраас энэ агуу гэсэн гой мэдрэмжээ, агуу гэсэн гой сэтгэл зүгээ энэ байгаа мөн чанараа бид нар үеийн үед дандаа цэвэр ариунаар нь байлгаж, хадгалж, гоё авч явах хэвээр, гоёор нь байлгах хэвээр. Зөөр нь хамаагүй биендээ цус сэлгэж болохгүй. Хүний цусыг хамаагүй сэлгэж болох. Цусны мэдээлэл, ясны мэдээлэл гэж үүдэг. Эцэг тал чинь ясны мэдээлэл, ижиг тал чинь цусны мэдээлэлээр явдаг. Энд чинь бүгд тэнгэрт очихоор мэдээлэл. Тэгэл маш их өөр биендээ өөр цус хийлгээл, өөр хүний цус хийлгээл, би 3 дугаар цус 3-ыг хийлгэн, 2 дугаар цус 2-ыг хийлгэн гэдэг юм чинь хаа хамаагүй хүмүүсийн цусыг ингээ биендээ хийлгэх тусам яг цус явандаа цэвэршигдээд байгаа хэрнээл гой мэдээлүүд нь бас сарничгүй л гэж багш та нараа хайрлж хармалсандаа л тэгж байгаа шүү дээ. Бүр яалт ч өвчний шаардлага бас тийм юм байна. Гэхдээ яг энэ олон жил явж байгаа тоолондоо цус чинь өөр аяндаа ингээд процессороо цаанаасаа яанда би эргэнэсэм өөрөө цаг нь болохоор цэвэрлэгдэн бүх юм өөр аяндаа цэвэрлэгдээ явчихна. Энэ олон жил наслах явцдаа би нэр тэдэн жилийн өмнө би солиулцож яасан бол ерөөсөө эмсэлж болохгүй ерөөдөө цус өөрөө танаас бүх юм оржил ивэл гадагшилдаг шиг бүх процесс дотроо явагдчихлээ. Тийм учраас илүү машина тордох биш. Та өөрөө илүү тордох ёстой. Тэр машинда тос маслыг хийгээл дугуйгийн солиол, шил толгийн солиол гэтэр машиныг станыг өөрөөсөө илүү арчилж байна. Өөрөөсөө илүү сольж, өөрөөсөө илүү угаа цэвэрлж байна.
Өөрөө усанд орохгүй, humсаа авахгүй. Сайртцсан, голцруултцсан. Сахал үсэндээ баригдсан хүмүүс их явж. Тэгээ эрүүл мэнд нь муулцсан. Юм угаал нууцаар юм угаал яваад байдаг. Хий ханиалгаал тамхи татаал яваад байдаг хүмүүс байж шүү байна. Тийм учраас ясны мэдээлэл гэж бас агуу. Эцэг тал бол ясаар явдаг, ижиг тал бол цусаар явдаг. Тийм. Та нарыг Тэнгэрийн оронд очихоос юусаа аль удамч юусаа та нар дээрс ч уншаал. Тэнгэрт бол язгуурын махан бичний хөрш орондоо эхлэхдээ шингэж та нарын язгуурын сүнс Тэнгэрийн оронд одоо оршиж идэг. Тэнд очисноор олон одоо язгуурын төвшөнд одоо очиж чадах юмгүй таны шалтгаал нь амьд байхдаа хэрэг буян хийсэн нүгэл буянаас чи шалтгаалж Тэнгэрийн хаалга танд хэр онгоохыг таашгүй. Ямшаас одоо амьд байхдаа зөв мөртөө, зөв үхтэй, зөв сэтгэлтэй, зөв сэтгүүтэй байж Монгол гэсэн гоё нэрийн дор нэрэн бодож, өргөөн бодож, удмаан бодож, өрөвтөн бодож зөв байх хэрэгтэй. Дандаа зөв. Бүх юм нь зөв. Асуултгүйгээр зөв. Гоё байх хэрэг л амьдрал баян, амьдрал агуу. Алдаатай оноотой энэ орчлон бид нар л аргадаж, бид нар л засаж, бид нар л бие биендээ дэмнэж зөв явна. Хаашаа ч явсан бүх юм одоо бэлэн биш. Агаарын тээвэр, газраар, дээгүүр, доогуур бүх юм одоо сайхан. Тэнгэрийн оронд тийм юм байхгүй. Ёстой чимээгүй орчинд орчин тэнгэр та нар. Аюугүй. Эн чин наарч ертөнц чи хөдөлгөөнтэй орчин. Маш хөдөлгөөнтэй. Тэгээд хүн хоорондын харьцаа их. Тэнгэрийн орон тийм байхгүй. Ёстой байхгүй. Тэгэхээр та нар ийм хөдөлгөөнтэй газраас огт хөдөлгөөнгүй газар очих. Ямар хүнд гэж? Ямар хүнд? Тэгээ өнөөдөр манай гинти аваараар зуурдаар нас барцсан сайхан залуучууд. Би хаана байгаа юм бэ? Надыг хаана авчираа цөлдсөн юм бэ? Би хаашаа явах юм бэ гэдэг ингэ тэнгэрт очисноо мэдэхгүй. Маш их орилж хашгирч та нарын зүүдээр, та нарын дотоод сэтгэлээр маш их мэдэгдэж байгаа. Энд чинь тэнгэрт одоо гүйцэд араас нь тэр ном уншлагаар тэр хүмүүс юм гүйцэд хийгээгүйгээс болж давчтаад та нарын одоо хүн чинь төрсөн тал руугаа л очдөг одоо мингэрээ дамжиж, сүнсээрээ дамжиж юм гэдэг учиртай, учиргүй юм гэж байхгүй. Хүний төрсөн он сарыг сольж болохгүй, овог нэрийг сольж болохгүй, газар нутгаа хамаагүй сольж болохгүй. Энэ солихгүй юм их вэ? Ийм сайхан газар нутгийг арчлахгүй юм бол, аврахгүй юм бол, хамгаалахгүй юм бол ийм гоё газар нутаг ховш. Гадаадд бол гой байгаль байгаа. Гэхдээ тийм хиймэл байгаль. Яг тэр модонд нь яваад орохоор битүү ингээд тийм манан бөгөөд уур савн шиг үнэр байхгүй. Яг гадныхан манай Монголын байгальд дурлаад Монголын агаарлал бүр мод руу орох гэдэг. Манай Монголын тэр лом ногоо мод дотор нь яваад орохоор ямар гоё үнэр гэж та нар өөрсдөө тэрийг мэд. Хүн чинь хажуудаа байгаагаа ойшоодгүй, хажуудаа байгаа хүн чинь эрхлээ тэр мүү, тэнэгтэй тэр мүү мэддгүй байл ш. Та нар бүү зорж очиод тэр нэг гоё ном ногоо модон дотор нэг ороод үзээрэй хүүхдүүдтэй. Одоо мод газрын модны чимээ, газрын модны одоо тэр үнэр өөр өгдөө. Мод болгон ч өөрөөс нэршилтэн штэ. Хөвсгөл рүү, ховд руу, баян үлгэр рүү, увс руу энэ баруун аймгийн тэр өндөр хүчрэх мод тэр дорнод тэр тал газрын тэр нэг хилийн тэнд тэр модууд ямар тансаг гэж. Энэ гоё. Ер нь манай Монголын байгалийн тэр байгаль мод руу өөрөө орохоор модны тэр агуу өнөр хүчил төрөгч. Бараг нөгөө хамран тагларцсан, нармаа тагларцсан байнга битүү хүмүүс баг тэр дотор нь 2-3 цаг унтахад суухад тэгэл бүх юм онгондоо. Бид нар байгалийн бүтээгдэхүүн гэж юм. Байнга таглардаг, байнга хамар ам нармаа хатчихэдэг. Тагларч идэг, онгоодгүй, сонсгол муу, хамар муу, нүдний хараа муу, нойр муу хүмүүс ирдэг. Зундаа тэр модон дотор очиж унтаа. Майхан биш, ил унт. Ил. Нүүрэн дээр хөнгөн альчуур тавиал унт. Тэгэл болоо.
Ямар гоё гэж. Тэр энэ гоё Монголын гоё нэг амьд байгаль, энэ гоё амьд үнэр, модны үнэрийг Япон энэ Азийн орнууд байна. Бас адилхан байгальтай Хятад, Япон, Солонгос бүгд байгальтай, бүгд модтой, өндөр уултай адилхан шүү дээ. Гэсэн хэрнээ манайх нэг хуурай агаартай болохоор манай тийм чиг байхгүй учраас манай байгалийн үнэр утгаараа гардаг. Тэгээд тэр Япончууд араараасаа тэр Монголын тэр байгалийн тэр ойр ор тэр үнэрийг юмтай харьцуулж чадахгүй юм чи. Юутай харьцуулах юм бэ? Ямар гоо давтагдчихгүй үнэр вэ? Тэгээд би хэлж нутгийн үнэр өөр. Нутгийн нутгийн нөгөө одоо нөгөө сумдаараа юмараа өөр өгдөг штэ. Одоо овог отгороо бид тэр шиг аймгийн тэр ой мод болгон өөрийн үнэртэй. Мод болгон үнрээ өгнө, мод болгон агаараа өгнө, мод болгон салхиа өгнө, мод болгон эрчим инээр бүх юмаа өгнө. Тэгээд тэр нүдэн анаа тэр нэг байгалийн тэр нэг салхины аясаар тэр нэг чимээг сонсдоо тана. Наад сонсохыг хичээх хэрэг наад чигчээ өөрөө онгоо. Би заавал сонсох ёстой гэв. Та бүр ингэ суугаагаараа бүр ингэ өвдгөөд ирлээд ингэ сууж болно. Өвдгөөд ирлээд хоёр чихэн онгоолгоо. Аяанда онгоо. Та сэтгэл байхад онгоо. Тань жоо сэтгэл сүжиг дутаад идэг байхгүй. Яг байгальд очихоор хаана байгаа нь тэр чигээр баруул хэрэлцчих гэл ууралчих гал ингээл. Монголын байгаль гэдэг нь хаач байхгүй. Тийм сайхан давтагдчихгүй гайхамшигтай гоо үзэмж, гоё үнэр танар, тэр агуу моднуудын сүрлэг байгаа, өнгөлөг байгаа. Агуу штэ. Ийм гоё юмараа бид нар бахарахгүй байхаа аргагүй. Тэгээд тэр гадаадынхан Европынхан ирээд ер нь гадаад дотоод багш нь явсан. Олон газараар явсан. Ийм гоё үнэртэй газар байхгүй. Манайх нөө хуурай агаартай болохоор жинхэнэ байгалийн үнэр чи утгаараа гардаг хөө манай. Утгаараа гоё гарч. Манай хот нь 5 уушаа малаа нэг алга бага малаа жоохон багсгамаар байгаа тоог юм. Малын хөлөнд одоо газар чи ирэх сэрэхгүй шүү дээ. Тэр олон мянган жил энэ газар шорооч сэргэж тэр олон эмийн ургамал гайхамшигтай нүсрэн ургамлууд бүгд энэ доор байгаад идэг. Давхар энэ газрын хөрсөнд ус дутаад байна. Энэ усыг эмэгтэйчүүд дууддаг юм. Усыг та нар дуудаж. Одоо нутгийн одоо сумандаа аймагтай бүх эмэгтэйчүүд усаа дуудана. Өөрсдөө бодлороо үгээрээ тэнгэр харагдана гэсэн. Тэнгэр харагдаж хур хайрал. Хураа дуудана, хураална, харагдана, дуудана. Газрыг харагдана. Газар харагдчихэж тэнгэр харагдаж хур ирнэ. Наадан нэг дуртай хүмүүс наадмаасаа сарын өмнө наад газраа нэг сайхан чигэлтэй. Газар чиг дутаад байна. Ямарваа бид чинь наадан болохоос өмнө гэрээ цэвэрлдэг шиг, гэрээгээ тоо шороо гөвдөг шиг газар нутгаа янзлах үе. На байгаль хангалтыг харагддаг цэвэрлэе. Хураа дуудъя. Газараа чигтэй болгоё. Энэ бол та нарын хийх ажил. Эмэгтэйчүүдийн хийх ажил. Харагдах үе, дуудах үе, уриалах үе чинь. Бидний хийх ажил байхгүй юу? Тийм учраас хүн дунд говийн нэг охин багшаа одоо хэдхэн хоногийн дараа манай энэ ч одоо нэг морь дурлах гэдэг. Манай энэ битүү улаан шороо тавиад идэг. Та нэг жоохон хур хайрлаач гэдээ бүр над руу залгаж ярьсан. Бүр цагийн тулгад залгасан. Хэтэрхий тулгах биш. 7 хоногийн зайтай залгуул их сайн. Тэр хооронд 2-3 бороо орох магадлал байгаа шүү дээ. Гэ яг одоо нэг бат руу залгашаач би ч дээшээ тэнгэрийн өвдөцтэй л одоо учраа хэлээч нөгөө охин тэнд бас л гой баярлчих гал газар шороо ингээд шорон шуурга тавиад нэг хитэн хүүхдүүд маань агаарл чадахгүй байна одоо хөөхөн мордууд маань уралдах гэдэг гуйсан жир тийч хур бууга багшаас та нүсэр бороо асглаа. Өнөөдөр бас нэг өнжөө дахиад бас өнөөдөр зөөлөн бороо орж ин тааштай агуу шүү гэж залхаар би бас уйлхаад өгсөн хөөхөд хитэн хүүхдүүдээ л бодож байгаа юм чи ерөөхдөө. Тэг хитрхи халуун хитрхи хуураа агаарт мал уралдаж байгаа адуун төрөл хүнд шүү дээ ч гэдэг. Тэр хуураа агаарт нэг адуун чиг байхгүй. Бахардаг ш тэр адуу малч. Уралдуулахаа уйхаа мэдээд идэг. Агаараа газраа харагдах, тэнгэр харагдах. Энэ хураа буулгаач өөртөө ард түмэн. Тэр үүлээ та нар өөрсдөө хийгээч. Адуу тийм сонирн байна уу? Адуунд л одоо хамаг хүч энерги хідэн цаасаа зараад ах юм. На хангаад хийгээ янз л та. Та нараас шалтгаална.
та нарын эрчим энергээр, та нарын зүрх сэтгэлээр, та нарын хямрал ундаагаар, та нарын үг яриагаар бүх юм аанда болно. Аанда болно. Тийм учраас монголчууд тийм агуу гэдэг одоо өнөөдрийн одоо багш нь одоо монголчууд бүгдээрээ гоё. Би одоо гадаадын тэгж хэл монголчууд нэг ялангуяа урд очиж хэлжсэн би өөр монгол гятуудад цааш нь наадуулдаа орчуулж хэлье. Өнөөдрийн монголчуудыг гомдоосон, хуурсан, гутаасан, хөөсөн, доромжилсан, харамсан байж гэмээн та нар өөтлөхгүй шүү. Монголчууд босоо заяатай. Монголчууд тийм агуу артам. Агуу үний үр садыг гомдооснороо та нар нэг л эвгүүтэх байх шүү. Хичээж амьдраарай гэж хэлсэн. Төө та чи ямар гоё ярьж байна. Зөв шүү дээ. Бид нар ойлгосгүй яах вэ гэх тухайн үедээ 17-8 оны юм ярьж байгаа багш нь. Тэр үед би очижээс түрүүс хойш очиг удаж ийн аврагшаага. Яг аялал маягаар л гараад байгаа болохоос албаас нь ажил маягаар би гарахгүй байгаа. Гэттийн олон бас сүрлэг уулын эзэд байдаг. Яг холоос бас надтай холбогдчихлээ. Ерөөдөө хүн ингээд орчин дэлхийтэй холбогдоод оршуутайгаа холбогдоод ингээд ирэхээр гоё юм бэл гэж би одоо аймгийн уулын эзэдүүд энэ урд хятадын бас хэд хэдэн уулын эзэдүүд солонгост байсан болохоор солонгосын тэр намсан уулын эзэн сонь үед надтай орж иж холбогддог шүү дээ. Юм гэдэг сони юм билээ. Тодорхой цаг хугацаанд би чинь дайлал хэл дайлна шүү дээ. Амтлагаа өгнө шүү дээ. Тэгээд сайхан ёслогоо хийгээд хуучлаа шүү дээ. Гоё шүү дээ иргэд. Ямарваа юм чинь юм ерөнхийдөө юм сурахад хожигдгүй юм билээ. Та нар нэгтгэн сайн сураад хичээгээд өөрийгөө голж болохгүй өрөөлд заагаад багшийнхаа араас олон одоо эмэгтэйчүүдийг миний араас цойлоо гараад ирнэ гэдэг багш нь найдаж байгаа хүлээж байгаа. Та нартайгаа би бас үнэхээр цойлоо гараад бол би заагаад сургаад ингээд дагуулад авч явж болно. Цойлж гарч ирэх л хэрэгтэй байна. Тэгээ битгий харь ямаа бодоод ажил амьдралдаа түүртэд ингээд цаг хоног өнгөрөөгөөд өнгөрөөгөөдөө олоолаа болчихвол гоё байна. Тэгээ монголчуудын бүгдээрээ юм ер нь манай монголчуудын сүнслэг арт түмэн банк тэнгэртэйг холбогддог, үргэлж тэнгэртэйг өвдөцтэйг ярилцчихэдэг. Өвдөцөөс үргэлж суралцчихэдэг. Монголчуудаар оролдоод монголчуудыг хэдэрлээд хараагаад харамлаад байвал ёр болно шүү гэж би гятуудад өр монголчууд тухайн үедээ хэлж жоохон том загинжсэн. Тэд нар өөдөөс бүгд мөрөгжсэн тань түнтгэл үзүүлэх нэрээ тийм шүү. Хаадын удан бид нар мэдлгүй яг сайн мэднэ. Танаа түүхийг харин дэндүү мэд танараас илүү мэднэ шүү гэж өөдөөс бүтээж авсан. Тэгээ миний эргэн тойрон байгаа. Би чи Монгол ахуйтайгаа явдаг. Таны урд байгаа юмнуудыг чи хараад бүр хүндгэл үзүүл бид нар мөрөгж яана гэд. Би чи шагаа магаа элдв болсон юм чи урд явахаар хамаг юм аяавч тавьж харуулдаг. Танаа Монголын шагааг барьж үзье багшаа. Монголын шагаа ийм юм уу? Бас л юм bay шүү. Бүр үнэрлээд идэж манай шагаа. Шагаа гэснээс өнөөдөр хүн болгон шагаа цуглуулна. Өөрийн шагаагаа цуглуулаараа эдсэн одоо таны гараар дамжиж тэр шагаа гарч ирэх ёстой. Тэгэхээр та өөрийнхөө шагааг өөрөө цэвэрлэж, өөртөө хадгална. Хадгалсан шагаануудаа тэгш болохоор нь багштай авчираад багшаараа янзлуулаараа багш нь шагаагаар чинь хамаг юм чи тогтоож өгнө, хамаг юм чи дуудаж өгнө. Шагаа өөрөө тийм хүчтэй. Маш хүчтэй. Яа, юу на хөөргнөөс чи илүү. Тийм учраас өнөөдрийн монголчууд тэр шагаатайгаа байхад газар оронтойгоо байхад эхлэлхийтэйгээ байхад бид нар хаач газардахгүй, хаач одоо айлтгүй. Дээрээс тэнгэр өвдөөс та нарыг харж байна, мялааж байна. Танд итгээд таныг байлгаж байна. Таныг хүлээж байна. Тийм учраас бид нар мөнх тэнгэрийн өвдөөс үргэлж үргэлж зөв мөртөө, үнэн үхтэй, зөв сэтгэлтэй байж, үнний мөртөө явж, үнэн зөвийг хослуулж бид нар оршуудаа бид нар гоё байж Тэнгэрийн өвгдөөс одоо амьд байхадаа л илүү таалагдаж, илүү тэдэрт татагдаж байх гэмээр та нарын зүүдэнд маш олон одоо хүмүүс зүүдэнд ирнэ. Ирсэн болгон та нар талархах хэрэгтэй. Тэр хүн уурлаж ирэх үү, уцаарлаж ирэх үү, гуйж ирэх үү, уйлж ирэх үү тэр нь хамаагүй. Таныг тоогоод янз бүрийн байдлаар унах гэж ээж болно, ойчих гэж ээж болно, нурж ээж болно. Дотроо сэтгэл нь урагдж ээж болно. Таал засах таныг аварна, таныг засна, таныг уучлна гэж танд итгэсэндээ таны зүүдэнд янз бүрийн байдлаар ирж болно. Одоо ихэд 3 сар, 4 сар, 5 сар гэдэг энэ 3 сард маш олон монголчууд зүүдэнд ирэхийн тэнгэрээс
хүн болгоны зүүдэн дэрнэ. Ирсэн болгоныг та нар нууцлж зүрх сэтгэлдээ болгож ирсэн мөчөөс 3 хоног та нар тэр хүний төлөө сайн амтлагаа өгөөд дараа гэртээ. Амтлагаатанда та сондгоо өдөр зүүдэлсэн байх уу, тэгш өдөр зүүдэлсэн байх сайн ажил. Сондгоо өдөр зүүдэлсэн бол сондгоо өдөр, тэгш өдөр зүүдэлсэн тэгш өдөр амтлагаанууд өгөөд байх хэвээр. За одоо сондгоо тэгш нь хамаагүй. Би миний юм өөрөө хүрдэг юм а гэж л өдөр болго өгсөн ч болно. Тэр бол таны сэтгэл. Өгье гэсэн бол бүх юм чи очино. Тэнгэрт байгаа аавда, тэнгэрт байгаа эмээдээ, ахта та сэтгэлийн үгээ, сэтгэлийн амтлагаагаа та өгч чадна. Энэ бүтэлсэн өдөр 29-ний хамгийн сүүлийн амтлага, хамгийн сүүлийн энэ бүтэлсэн өдөр гайхамшигтай амтлагаа явагдана Монголд аяар. Бүх хүмүүсийг дэшегээ удамд амтлагаагаа өгөөрэй гэж хэлнэ. Эмэгтэйчүүдийн амтлагаа эрэгтэй эмэгтэй аль алинд нь хүрдэг. Эрчүүдийн амтлагаа зөвхөн эрэгтэй хүндэл хүрдэг. Бид нар аль алийг төрүүлж тээж гаргаж өсгдөг учраас бид нар тийм агуу хүчрхэг агуу хүмүүс бид нар. Бидний амтлагаа эрэгтэй хүнд ч хүрнэ. Хаадууд ч хүрнэ. Эмэгтэй хүнд ч хүрнэ. Тийм учраас бид нар тийм агуу хүчрхэг учраас өөрөөсөө ерөөс юм харамж болохгүй, тэнгэрээс харамж болохгүй. Та энэ 29-ний өдөр өнөө өрөөж гэсэн та нар агуу багшаас агуу мэдээл сонслоо. Тэнгэрт баярлалаа гэж та нар харин сайхан амтлагаануудаа сайн уугаад гой өөрийгөө гой хилээд бас сайхан унтаж амраараа 29-нд та нар сайхан амтлагаануудаа өдөржингөө хүн болгон сайхан гой амтлагаануудаа өгөөд гараад дэшээ. Илүү Монгол талын цагаан эдээ талын тэгээд махан төрлийн имийг ирчүүд иддэг. Эмэгтэйчүүд сүүн төрлийн имийг илүү иддэг. Тэгэхээр ирчүүдээ сайхан толгоо идэж болно, хил идэж болно, мах идэж болно, шарсан элэг идэж болно. Эмэгтэйчүүдээ сайхан сүү ууж болно, арван гурил идэж болно. Тэр бол та нар таалдараа. Бидний одоо энэ хоолны төрөл маш их. Тэр бол таны шалтгаалх учраас 29-нд бүгдээ амтлагаагаа гоё өгöd эрэг 5 дахь өдөр эргээд гоё уулзцгаая. Та нартайгаа гоё уулзаж ярилцсандаа маш их баярлалаа. Энэ гоо тэнгэрийн гоё амтлагаа, энэ гоо тэнгэрийн гайхамшигтай амиг хүн болон алдаж болохгүй, энэс хоцорч болохгүй. Нэгэн талаа удамтай юм чинь, минг толботой юм чинь, Монгол юм чинь, хөх толбон байгаа, мингэн байгаа, сүнсэн байгаа юм чинь бүх юм дэше аанда өөрөө хүрнэ. Хүрсэн болов голж байгаа болов ерөөс тэгж болохгүй. Зүрх сэтгэлээрээ бодлороо та өөрөө би та нарт ушил аяхтаа ингээд цайгаа бариад би та нарт одоо сайхан өөрийнхөө гарынхаа сайхан хаахтаа сайхан шав тустай цайгаа бүргээд 13 самраад ийм гоё мэхэртэй цайгаа ингээд ууж яана гэдэг. Та гоо тэр юм аа олуулаа уугаар би та нарт олуулна ч өгч байгаа. Гитрхийн халуун юм ууж чадаад таны ууж байгаа юм халуун бүлээн байх тусам тэнгэрт олон хүн шүлэнч халуун бүлээ, цайнч халуун бүлээ яг нэг эд нэг гоо зэлгэлдэг штэ. Тийм байх тусмаа сайн. Нэг дор нэг аяг бүгдийг нуудгүй. 4-5 залглаад 2 минут байгаад дахиад 4-5 залглаад 2 минут. Залгих тоолондоо та өөрийнхөө нэрийг хэлээд байна. Овг нэрийг бүтээх хэлнэ. Овг нэрээ бүтээн хэлээд энэ 29-ний өдөр нийт даяар амтлагаануудаа сайн уугаараа бүгдээрээ тэнгэрийн өртөнгүүдээ бүгдээрээ сайхан амтлагааг нь тайлаад тэднийг сайхан баярлуулчих юм бол энэ жилдээ тэгш дүүрэг явъя хэдүүлээ. Дүүрэн тайлантай дүүрэн жаргалдаг гоё сайхан явцгаая. За та нартаа зорж орж ирсэнд маш их баярлалаа. Талархлаа та нартаа. Баярлалдаг шүү багш нүргэлж хамт байдагт баярлалдаг. За баярлалаа та нартаа. Сайхан амарцгаараа.